өчигдөр нь шидэд өнөөдөр нь хийгээд маргааш нь бий болчихдог юм зүйл шүү дээ. Тийм. Сайн байцгаана уу? Сонирхол татгуу подкастын үзэгч, сонсогч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За бидний ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн зочноор балетын бүжигчин Аргас бүхийн ханга оролцож байна. Танд өнөөдрийн мэнд хүргэе. Хүрэлцээрс явуулд маш их баярлалаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. За тэгээд үндсэндээ гурлаа өнөөдөр балетын талаар дэлгэрэнгүй сайхан ярилцаад явъя. За бас сонирхож байгаа хүмүүст энгийн ойлголт өгье те. Тий. За эхний асуултыг миний би тавья гэж бодож байна. За ер нь бол балет гэдэг Google ч юм уу те эсвэл Wikipedia ч юм уу ингээд бичээд хайгаад үзвэл маш олон тодорхойлолтууд гарч ирэх байх гэж бодож байна л доо. Гэхдээ таны хувьд одоо яг мэрэгжлийн хүний хувьд балет гэдэг зүйлийг энэ урлагийг яг юу гэж тодорхойлох вэ? Яг миний хувьд болохоор зэрэг энэ урлаг одоо юу гэдэг дэлхийн ертөнцийн цаг үетэйгээ хөл нийлүүлж алхах нэг юм арга барил ч юм уу нэг зам ч юм уу эсвэл нэг хэрэглүүр ч юм уу нэг утгаараа тэр. А нөгөө утгаар яг энэ мэрэгчлэр юу гэдэг хоолоо залгуулад явж байгаа хүний болохоор зэрэг бас амьдралын бас нэг байхгүй байж болохгүй нэг хэсэг болоо явж байна. Тэгээд юу гэдэг бүр нэг хамаагүй ч гэдэг юм уу балетыг зөвхөн үздэг ч юм уу урд нь сонсч үзээгүй тийм хүмүүс байх юм бол энэ бол мундаг том дэлхийн урлаг. Яг ганцхан Монголд биш дэлхийн баг одоо бүх улс нэхэд хаашаа хөгжсөн байж байгаа урлаг. Тэгээд тухайн хөгжсөн газараас шалтгаалаад гэдэг юм уу зарим улс нөгөө шашин эсвэл улс төрийн байдлаас хамаарат яг балетын урлаг хөгжих боломж байхгүй газар бий. Гэхдээ ихэнх улсууд нь байгаа. Тэгээд яг энэ урлаг байгаагаараа болохоор зэрэг яг тухайн улс орнуудтай юу гэдэг юм бэ? Одоо мөр зэрэгцээд бид нар ийм хийж, та нар юу хийж чадчихэв? Бид нар ийм хийж, та нар чадах уу? Та нар юу хийж, бид нар ийм хийж гэдэг. Би нэг илүү мэдж авах гэдэг юм те. Энэ харилцаа холбооны бас нэг хүмүүс хоорондын харилцааны бас нэг мундаг том хэрэглүүр. Тэгээд урлагийн нөгөө жинхэнэ гол зорилго нь болохоор зэрэг хүмүүсийг яг хооронд нь нийлүүлж, очруулж нийлүүлж идэг, ойртуулдаг тийм урлаг тий. Тэгээд ойртуулахаас гадна хамт байж байгаа яг хамт уран бүтээл хийж байгаа хүмүүс гэдэг. Ялангуяа өөр гадаадын хүмүүс тий. Өөр улсын, өөр хэлтэй, өөр соёлтой хүмүүс бие бинийгээ одоо илүү хөлөөн зөвшөөрөх, илүү ойлгох тэр боломж өгдөг. Маш том гэдэг юм би бүр баг харилцаа холбооны зэвсэг гэж хэлэхээр баг болохоор том соёл. Тэгээ нэг манай улстай гэдэг Монгол улсыг зарим нэг байдлаараа дэлхийн нэг улс орнуудтай харьцуулна гэхээр жоохон харьцан ойлгоход байдаг шүү дээ. Хүн амаарч гэдэг юм үү те. Эсвэл за эдийн засгийн чадал чансаа гэдэг юм уу. Жоохон боломжгүй зүйл байдаг шүү дээ. Харин балет гэдэг юм уу урлагаар бол тэр улсын хүмүүстэй хамт зэрэгцээд яваад иж болно. Харилцуулж болно. Харьцуулж болно. Тэгээ бүр хамт адилхан төвшин очвол илүүж харж болно. Тэгээд яг тэрний нэг нь бус нь юу гэдэг шилжих ухаанаар ч үзэж болно шүү дээ. Юу гэдэг тэгээ хим физик гэдэг юм уу өөр юу гэдэг IT ч гэдэг юм те. Яг энэ бол яг тэр боломжийг өгж байгаа болохоор зэрэг бас яг тэрний нэг хэсэг нь болохоор зэрэг ялангуяа урлаг болохоор зэрэг илүү хүмүүсийн сэтгэл зүрх дээрээс нь амьдралын хэв маяг тэгээд дээрээс нь хувь хүний соёл төвчээр гэдэг зөндөө бол юмд хамаараа явцдаг болохоор зэрэг одоо дэлхийн том урлаг. Тийм дэлхийн том урлаг юм да. Харилцааны маш том хэрэглүүр тийм. Нэг балетын за одоо энэ балетыг бүжиг гэхгүйгээр бүжгийн жүжиг гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр тайзан дээр бол бүжигээр жүжиг үзүүлээд байна. Тийм. Нэг ганц юм балетын жүжигчд ганцхан балет хийгээд нэг зэрэг бас үгүй байхгүй. Тэнд чинь орж байгаа одоо за балетын жүжигчд бүгдээр орчиж байгаа. Тэгээ дээрээс нь тайз, дээрээс нь гэрэл, дээрээс нь нүүр, дээрээс нь ховц, за дээрээс нь оркестрийн бүх хөгжим, өдөрдаач. За тэгээд боцод үйлчлэгийн газар тэгээд орохоор зэрэг зөндөө олон хүмүүсийн яг нийлүүлж байгаа, нийлээд хийж байгаа хамгийн эцсийнхэн бүтээл нь тэр балет. Одоо дөөр ахмал дөөр. Сонгож жижиг ахмал жүжиг нь болоод ирж байгаа байхгүй. Тэрс энэ хооронд яг л нөгөө жинхэнэ үүргэл тэр хүмүүсийг нийлүүлж, нэгтгэж бие бинийгээ илүү ойлголцож за тэндээс нь уран бүтээл хийх зөндөө юм болно шүү дээ. Уйлн, үнжин, гомдон тэргүй ойрлж хашгирч гүүн за тэгээд зарим нь гинтэн зарим нь яг хөнгөн зарим нь бүр дахиж нэг удаан бүжгэлж чадахгүй боллоо гэм зарим нь бүр бүжгэлж чадхаа боллоо ч гэмт ингээл янз бүрийн байна. За тэрийг чинь тэгэл бүгдийг нь оролцуулаад яг ингэж хийж байгаа болохоор зэрэг яг дан ганц балетын жүжигчд балетик
одоо юу гэдэм бэ хийж ийн гэхлээр зэрэг бас нэг жахаа өөрчлөлт байна. Гэхдээ балет юу чинь бол балет яаж хийв? Яг бүгдээрээ л яг хамт тийм бүтээл. За таны хувьд яг одоо хизээ одоо би яг балетчин хүн юм аа. Аль эсвэл би энэ балетын мэргэжлэр эзэмшээд ингээ явах хэвээр юм байна гэдэг тэр нэг зүйлийг яг хизээ ингэж ойлгосон байна, мэдэрсэн байна. За тэр чинь хөгжим бичгийн коллежийн 2 дугаар курс байх та. Яг төгсгөд 1 жил үлдсэн бас л. Тэгээд уул нь анх 12 эрэгтэй, 12 эмэгтэй нийтдээ 24 л байсан байхгүй бид манай гэж. Тэгээд зарим нь өөрсдөө гараад, зарим нь багш нар хасаад, зарим нь юу нөгөө гимтж бэртээд тэгсээр байгаа яг төгсөн болохоор зэрэг 6 банд 8 охин. Тэгээд нийтдээ 14 л төгссөн байна. Тэгээд яг хүүхдүүд яг нүдэн дээр гэдэг юм уу зарим нь төр мондон сайжирч байгаа жишээтэй. Зарим нь нүдэн дээр ч үгдэв муудж байгаа биш л үгдэв. Нэг нь сайжаад ирнэ, нөгөөх нь гүйцээд ирнэ. Нөгөөд нь би яагаад чаддгүй ингээ үзэрнэ. Би яагаад яадгүй юм бэ? Зарим нүдэн дээр өөрчлөгдөх байгаад дүгт байдаг. Тэр хүүхдүүд үгдэв юм бэ? Одоо сэтгэл санаа чинь яаж явдаг. Зарим хүүхдүүд өөрчлөлт одоо тэндээс бол гараа явчихдаг юм. Яг л нөгөө нэг дэ шалгагдаа ингээ шүүгдэл шиг юм тий. Шигшгдэл тэгэл янз бүрийн шалганд байгаа юм л да. Багштайгаа таардаг, таарахгүй өөр арт тренинг хаадаг гэдэг аль зөндөл юм байгаа юм чинь. Яг тэрийг ингээд яг харж байгаад би хөрн чадах юм болов чадахгүй юм болов. Ангийнх нэг харлыг зэрвэл мундаг бололох юм, мундаг өсөрдөг бололох юм, мундаг ирдэг бололох юм. Би хөрн яагаад чаддаг ингээд. Тэгээд чүтээ зуугаад үзлээ шүү. Боломж юм байна. Өө би болох юм байна. Чадах юм байна. Яагаар би болдгоо, яагаар би чаддаг ингээд. Яг тэгэж бодоод яг тэрнийг яг тэмдээ яг нэг үйл болгоод яг ингээд өөртөө оромсно гэдэг юм уу да. Яалч яахгүй тэгэл урд нь үгдний сар юм хийж чадахгүй байсан зүйл хийж чаддаг ч бол тэгэхээр зэрэг өөртөө арай л итгэлтэй болоо харж байгаа шүү дээ. Тэнгүүт өө. За тэгвэл энийг орлоод шүү. За тэгвэл энийг орлоод шүү. За энийг орлоод тэгэл тий. Яг тэгэж явж байхад л яг театрын нөгөө тухайн үеийн балет дөрвөн балет үзсэн талаагаад намнан баяр өгшөөсөн. Тэгээ манай юунд ангид ирээд за та нар одоо сургуулийн захиргаад ярьсан мэлээ л да. Тэгээ яг ирээдүйд бол одоо театрын балет ангийн одоо боловсрогч болно. Тийм болохоор зэрэг аль болох тайзанд хийх гарч явах хэрэгтэй та нарт дадлага болно. Тийм учраас та нар театрт дадлагаар бүжигчин хөө дагалдан бүжигчингээр ажиллах саналтай байна гэдэг. Тэгээ эцэг их нэрч автор зуулзуулаад багш нартай уулзуулаад тэгсэн бөө нэг өдрийн бөөн том хурал болоод тэгээ бид хэд анх нөгөө театрт дагалдан бүжигчин болоод хичээлийнхаа цав цаагаар тийш хоч тоглолт нь ордог болсон юм. Дадлага хийгээд тийм. Дадлага хийгээд эхэлчихэж байгаа. Тэгээд бас болоогүй 15,000 төгрөгийн цалинтай байна. Тэр чинь хэд онд юм бэ? 99 онд 98 онд. Тэр үед бас хөөрхөн. Өө том. Бүгдээр л гуансан болно явцдаг байсан болохсон шүү. Тийм концепт. Тэгээд яг тэгэхэд л юу гэмтэй нөгөө нэг зургатаар гэдэм бэ хаяал нэг хажуухаар зүрхөөсөө санаад авдаг хажууд нь ханаагаа санаад авдаг гэсэн ах нартай ч одоо нэг зааланд ороод хамт бэлтгэл хийж байгаа. Тэнгүүч л ингэж болд юм байна. Энийх энийг хийж чадд юм байна. Энийг би хараа илүү их юм гэдэг ингээл зөндөө олон юм ингээл харна л та. Боломж юм байна. Нуруу туруу би жоохон өндөрт нь орох юм байна шиг тийм. Тэгэл янз бүр юм ингээл харьцуулаад юу гэдэг юм бэ өөрийнхөө орон зайг л хайгаад байгаа байхгүй. Тэгж жагаад багш нар хэлсэн тэгэл төгсөх шалгалт төгсөлтийн нөгөө тоглолтын бэлтгэл хин юу хийх үү ямар шалгалт хийх үгээд яг тэрийг орж эхэлж байхад л за ер нь л энийг би хэрэглээр би цааш ажиллах юм байна гэж ажиллах юм бол за нэг юу гэдэг чадхаа хүртэл зүтгэх юм байна. Дөөр одоо сонголт гэдэг юм тухай дөөр толгойд юуч байхгүй болчихж байгаа юм. Ганцхан балетаас өөр юм ерөөс толгойд гэдэг юм байхаа болчихж байгаа. Тэгээд л яг тухайн үеийн багш ташлаа гэдэг багш биднээс тарихч сайн угаад ч тийм харин ч нэг. Өдий бол тэгээд балетаас өөр юм хийхгүй ингээд балетаар яваад байгаа байхгүй нэр зэрэг ганц ташлаа өгч шүү. Тэгээд зөндөө олон багш нар байгаа юм чи тэгээд яалч яахгүй тэгээд өнөөдөр хүртэл ингээд балетаас өөр юм хийгээгүй ингээд яваад байгаа болохоор зэрэг яг тухайн үед шийдсэн юм байна л да. Өөрөө өөрөө бодох. Одоо ч гэсэн юм балет ерөнхийдөө залуу хүний орлого штэ. Одоо би нэг одоо эх жил биш энэ жилийн юм байна. 40 хүрэх юм чинь. Дөнгөж зүгт юм 22 3 4-тэй залууч таамт би чадна чи чадах юм. Бас нэг жоохон байж байгаа. Тэнгүүтээ яг тэтгэвртэй гарна гэдэг юм те. Зоолог тайлныг болохоор зэрэг жоохон сэтгэлд өөрөө хүлээж авч чадахгүй байхгүй. Ямар ч чаддаг хүртлээг нь юу нь чадахгүй байна. Юуг нь чадах нь. Миний хэмжээ одоо яг хэмж хурж болох юм гэдэг. Тэгээ сая 5 сарын
сүүлийн тоглолт байсан. Тэгээд тэрийг хийж авах бэлтгэлдээ бас хангалттай бэлтгэл хийж чадахгүй. Манай сургуулийн тоглолтын бэлтгэлээс давхар ороод заавал энэ чинь яаж бэлтгэлэнтэй гэж бодож байгаа тайцсан гараад ирсэн чинь бүр аюулын шиг бүр. Тэгээ бодлоо. Дахиад 3 жил бүжиглчихээр юм байна. Нэг юм яг энэ хэмжээгээ барьж чадах юм бол өнгөлж чадах юм бол өөртөө цаг зарцуулж чадах юм бол хүнийг ер нь балет хэрхэн төлөвшүүлдэг урлаг юм. За янз янзаар төлөвшүүлнэ. Яг нэг тэр нэг тууштай байдлыг л ерөнхийд нэг өгсөн юм шиг байна. Тэгээд юм балет гэхэлэр зэрэг нэг бодлоо болохоор хөлсөө гаргаад амьсгалаад явуулах нь спорт юм шиг тийм. Тэгсэн чинь хөгжим тааруулж болохоор зэрэг урлагч юм шиг тийм бүжигч юм шиг. Тэгснээ үүдийн үйл явдал хүмүүст бас нэг юм ойлгох явдал жүжигч юм шиг гэдэг. Тэр зэрэг яг спортоос нэг жаахан хэсгийг аваад үгний бай спорт байлаа гэж боддөө тий. Урлаг бай гэж үдээ. Тэгээд бас хөгжим урлаг гэнтэй байлгах. Тэгэхээр тэнд нүг юм тойрог зурчих юм бол яг тэр дундхан юм шиг байна. Огтлол дээр нэг огтлол дээр нэждэг. Нэг бодол харах юм спорт гэж харахаар хүмүүс ч байна. Гоо зүй бие зүг авч явна эрүүл чирэг байх хэрэгтэй. Нэг бодлоор нас хөгжим гоо сайхны мэдрэмжтэй болгоно. Тэр спортын төвсөр төвчээр бас хэрэгтэй гэл яг бүх юмны дундуур л яваад болохоор яг тэднээс нийл юм шиг байна. Тууштай агуу нэг яг л Тэгвэл та олон жил ингээд балетаар хичээлсэн хүний хувьд одоо ингээд ийм мэдээ шүү дээ. Балетыг огт сонирхдаггүй хүмүүс ч бас байгаад тэгсэн нэг балет бүр зүрх сэтгэлээсээ хайртай хүмүүс ч бас олон төрлийн хүмүүс байгаад. Тэгэнгүүт ямар зан чанартай хүмүүс энэ балет гэдэг урлагийг сонирхоод очиж үзээд сонирхоод эсвэл зарим нь хичээлээд байна. Яан зүрийн хүмүүс. Ялангуяа манай сургууль болохоор зэрэг хамгийн хэрж байгаа одоо насан туршидтын хүмүүсээс ингээд яриагээ сонсоолохлоор зэрэг хүүхэд байхдаа балет хиймээр байсан. Даанч одоо миний амьдралаас эргэн тойрон балетын сургууль байгаагүй. Боломж нь олдоогүй. Тэгээд боломж нь байсан ч гэсэн юу гэдэм бэ сургууль соёл энэ төргээд ээж аав сургууль соёл юу юм балет энэ төргээд ерөнхийдөө тэр боломжийг ингээд хаагаад тавьчихсан юм. Тэнгүүч нөгөө хүмүүс чинь хиймээр гэж бод сургууль соёлтой болж мэрэгчлээ болж амьдралтай болчиход тэр хэрэг харсан чөөх би болон балет хиймээр л байсан байж тэгээд тэнгүүтээ зарим нэг эмэгтэй шулгуур зэрэг бүр балет хийх гэж бүр компаниас болж исэн хүмүүс байдаг. Ажлаас гараад тэгээд би балет хийнэ. Тэгж байгаа хүмүүс байна. Зарим хүмүүс болохоор зэрэг хүүхэд байхдаа хийдэг байсан. Тэгээд хүнтэй суугаад одоо юу гэдэг нь амьдрал гэр бүл болцоод нэг хүүхдүүдээ том болгож өсгчөөд дахиад балет хийх цагтаа боллоо гэж ярьж байгаа хүмүүс байна. Бүр огт мэдгүй байж байгаа найзд ороод татагдаад ирсэн хүмүүс ч байгаа. Бас нэг хүн байсан. Одоо зайл нэг хор тавдартай гээд. Тэгээд хор тавдартай байж байгаа тэрэндээ операцийн тэр эмчилгээ хийлгэж байгаад овоо гайгүй идгээд тэгээд буцаж ирээд байсан. Дахиж нөгөөх нь сэлтрээд тэгээд гарч авч байхдаа манай сургууль бас дасгал хийдэг байсан байхгүй. Тэр бид нар мэддэггүй. Тэр ихтэй өөрөө хэлж байгаа юм. Ингээд дахиад операц хийгээд болчлаа гэдэг. Тэгээд таныг хүлээж ин шүү гэдэг нэг тэгшээлийнх нь нэг юм тэгээд карт үү. Таныг хүлээж байгаа шүү гэдэг хэлсэн чинь тэр захаа байсан болохоор зэрэг би буцаж ирч чадсан тэгээд. Тэрийг сонсохоор зэрэг за балет гэдэг юм урлын хүч чадал ийм л юм байт юм байна да гэсэн байл. Хүүхдүүд болохоор зэрэг охтуудыг ерөнхийдөө японочууд балет юм уу эсвэл уран гимнастик мэл хөгжим гэх тиймэрхүү юм аа. Би энэ хөдөлгөх гэж заавал тийм хийдэг. Зарим хүүхдүүдийн ээж аав нар болохоор зэрэг өөрсдөө яг хиймээр байсан. Тэгээ өөрсдөө хийж чадсан болохоор хүүхдээ явуулдаг. Тийм. Тэгээ тэр ээж нь болохоор ялангуяа бүр айхтар ээж нь болохоор зэрэг бүр багаас нь эхлээд нөгөө зургатаа номыг үзүүлээд дараа нь хөгжмийн сонсгоод тэгээд дараа нь нөгөө үйл явдалтай тийм тийм шилхүүнчиг гэж байлаа. Тэрний үйл явдалтай номыг нь уншаад хүүхэлтэй киног үзүүлээд тэнгүүтээ зургатаа DVD-г нь авч зургатаараа үзүүлээд дараа нь яг шинэ жил болохоор зэрэг амьдрал нь очиж үзүүлж байгаа. Тэн чинь баг 4-5 жил сорсон байхгүй. Багаас нь мэдээ. Нөгөө хөгч нөгөө үйл явдаг нь ерөөсөө нэг ч ууфт мэднэ. Амьдэр үзэн нөгөө нэг гой хувцастай нөгөө нэг гой хөгтүүд нөгөө нэг гой нөгөө тайзны гэрэл хөгжим дээр театрт оруулах нэг хөгтүүд ч гэсэн гэрэл бүтлүүгээр байлаа. Эцэг хин бас нэлээд нөлөөлөд байгаа шиг тийм. Тийм байлаа. Тэнгүүт за балетаар хичээлэхийн давуу тал нь яг юу вэ? Одоо юу гэх юм спортоор хичээлдэг хүмүүс бол бие биелэл дээр эрүүл чирэг бие биелэлтэй гэдэг. Ер нь хүүхдүүдэд тэгвэл балетаар жоохноос нь хичээлүүл яг ямар одоо чинь балетаар мэрэгжлийн тамирчин бол байхгүй гэж болно шүү дээ. Гэтэл ер нь балетаар хичээлсэн гоо чамд ийм юм үгүй шүү. Тийм. За эхлээд хамгийн гоо зүйл гоё. Юу тийм гоё цэх одоо зогсож сурна. За цэх тийм шулуун гоё алхаж сурна. За тэгээд балет хийдэггүй хүүхдүүд балет
хийдэг хүүхдүүд ингээд манай сургуулийн хүүхдүүд ингээд хүмүүстэй ингээд годомж явж байгаа харьцуулахаар зэрэг нэг зэгзээс нэгс хүүхдүүд явж идэх байхгүй. Тэгэхээр яалж байгаа зөө яг балет хийж байгаа болохоор зэрэг хичээлж байгаа болохоор зэрэг би хааны хурц шаал өөр байгаа. Тэгээд хөгжим сонсон. Тэгэхээр зэрэг хэмнэлтэй болж байна. Хөгжим сонсдог болно гэхээр зэрэг сэтгэл санаа гоё ууж зарна. Юу гэдэг янз бүрийн гоё хөгжим. Дээрээс нь тэн дээр бүжиглж эхлэн гэхээр зэрэг бүр нарийн болоо явчихна. Мэдрээд эхлэн. Тэгээд ганцаараа бүжиглэх бас нэг өөр. Бүгдээрээ бөөнөр бүжиглэх бүр гоё. Тэгээд нэг төрүүлж болохгүй, хосорж болохгүй, нийлэх ёстой гэдэг хүнтэй тааруулж хүний хөдөлгөөнтэй өөрийнхөө хөдөлгөөнд тааруулах гэдэг чинь хамгийн хэцүү юм байна. Ялангуяа 4-5 настай хүүхдүүд хүнтэй адилхан зэрэгс даалгах юм бол за боломж баруун хэцүүхэн шүү дээ. Тэгээд хүүхдээс тийм хэрэг шаардсан таашаа. Гэхдээ хамт бүжиг хийж хагаад бэлтгэл бүтэн жил бэлтгэхэд зэрэг алхдаг л байхгүй. Зэрэг бүжиглж чаддаг л байхгүй. Болоод ирдэг л байхгүй тийм. Гоо зүй. Тэгээд дээрэс нь төсвөр. Тэгээд одоо дургуй ч гэсэн заавал хийхгүй бол болохгүй зүйл зөндөө шүү дээ амьдралд. Тэрний зах зохиос нь мэдэрч эхэлнэ. Тийм. Ялангуяа балет, ялангуяа урлаг гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг хүнд бол хасах юм хизээч өгөхгүй. Монгол Улсын балетын хөгжил, үүсэл ер нь хизээс эхэлт байд юм бэ? Одоо юу гэдэг юм яг Монголын балет болохоор юм болгоно байгаа. Өнөөдөр яг Монголын балет байгаад сургууль, хөгжим балет байгаа сургуультай. Дөөр бүжиглэх дотор балет анги. Театрын тайз. За тайзны тэр жижиг хэрэгэл. За гэрэл. За тэр балетыг мэддэг хүмүүс. За арын албаныхан тайз гэрэл гэрийн одоо парик оркестр. Тэгээ одоо юу байгааг харлаг зэрэг энийг өчигдрийн шидэд өнөөдөр нь хийгээд маргааш нь бий болчдөг юм зүйлж л байхгүй. Тийм. Энэ чинь болохоор яалж авахгүй бол бүр удаан цаг хугацаа зарцуулж хийж тэ анх юу гэсэн газараас нь яг болгоо одоо юу байгаад байна хэлээд тийм. Тэр бид нар болохоор мундаг том юу гэдэг үв баг. Мундаг том өөрснө гэсэн урын сан баг. Мундаг том өөрснө гэсэн театр баг. Өөрснө гэсэн галзартнууд баг. Өөрснө гэсэн балет маань баг бид нар өөрснө гэсэн. Хөдөлмөрийн зохиолч нь Монгол балет байгаа шүү дээ. Дэлхийн эцсийн балет өөрснө гэсэн балет байт юм бол бас цөөхөн үү? Цөөхөн. Тэгээд энийг ингээд бодглоо зэрэг хүн болгон Жамин Давхан балетыг ингээд авчирсан балетыг ингээд Монгол хөгжүүлсэн үнэн. Тэрнээс өмнө болохоор зэрэг Ильяна Ринчин Хабаева гэдэг бороод одоо бас нэлийн дээр гарсан байгаа гэж байгаа да. Тэр хүн анх бүжиг анги гэж Монголд нээгдэхэд Монголоо санал тавьсан юм шиг байлаа. Тухайн үеийн одоо соёлын яам гэдэг юм уу хаусаа. Тэгээд Оросоос бас нэг тэр хоорондоо ярилцж хагаад Хабаевыг сонгоод тэгээд таашны явуулсан. Яг тухайн үед Хабаев болохоор зэрэг яг нөгөө Германы театр урлагийн сургуулиуд ГИТИС гэж сургуулиуд да. Тэрний бас балет мистер урлаг судлаач мэргэжлэр төгссөн байсан юм байна. Яг хугацаанаас тэгж таарад тэгээд яг Хабаевыг анх Монголд ирж байгаа төрөлд 25 6-тай. Залуухан гэсэн мэл анх Монгол балет хийж байгаа. Тэгээд тэр нь болохоор зэрэг 53 авцаа байсан байна. Бүр анхаарсан бүр тэрнээс ч өмнөөс санагдаж байна. Зарим оныг юм сайн сандаггүй. Ер нь 50-аад оноос тэгэлт юм шүү дээ. Тэгээд уул нь миний бодсон болохоор зэрэг арай хойно байгаад байсан байхгүй. Тэгээд одоо тэрийг одоо ингэ хайгаад яваад байна л да асуугаад гэдэг яг хэдэн оноос Монголын балетын төв бичиж одоо настай юм болоо гэж одоо би яг бол тодорхойгүй юм байна тий. Уул нь тодорхой байх хэвээр тэр нь ойлгомжтой тодорхой байх хэвээр. Тэгээд тэрийг нь юу гэдэг анх театр нээгдээд балетын жүжиг тавьснаар нь анх хийх юм уу? Ажил анх балет зааж эхэлснээр нь анх хийх юм уу гэдэг одоо юу гэдэг өстой жинхэнэ одоо тухайн сан үгүй одоо өдөрлөгт байгаа хүмүүс гэдэг юм уу? Одоо өөр хүмүүс нь шийдэх байх. Тэгэхээр тэрнийг арай нэг тодорхой болгосон дээр байх. Одоохонд болохоор зэрэг яг анх балет бүтэн үзэгдэлтэй балет тавьжсэн болохоор зэрэг юу манай нэгдлийнх ингээд балет байгаа даа. Тэгээд гаан үе гэдэг балет байгаа даа. Тэгээд дээрэс нь юу бүр дэлхийн сонгодог гэж тавьсан болохоор зэрэг багцсан оргил болог гэж балет тавьсан байгаа байхгүй. Яг Хабаевга тэрийг ялангуяа тэр Оросын яг тэр сонголт үеийн сонготгийг анх тэр балет хард үзчихсэн байгаа оюутан багтаа. Тэгээд Монгол дээрээд илүү үеийн дорн югдийн зүгийн холбоотой татварын тухай, кремийн татварын тухай байлболохоор зэрэг илүү монголчууд илүү ойрхон байх. Тий, гэдэг санааг бас манай бас мундаг эрдэмтдээс гаргаж өгч ирсэн юм байна лээ.
Тэгээд болохоор зэрэг манай балет бол ийм баялаг төвхтэй болоод байгаа байхгүй ийм баялаг. Тэгээд одоо юу гэдэг дэлхийн балеттай өөр холсуудтай харьцуулах юм бол яг одоо ийм хэмжээнд байж одоо дэлхийн хэмжээ маань энд байна. Бид нар одоо энэ хэмжээнд хийж чадахгүй нэр одоо бол яг чадахгүй байна. Яг л хэмжээ хийцүүр өөр болцсон болохоор зэрэг хэмжүүрүүд нь. Урд нь бол дэлхийн сонгодог одоо хүнд нүрийг тоглож байгаа бол тийм. За шилгүүн ч гэсэн шишээл нойрсон гэж гэдэг. Дэлхийн хамгийн том классик гэсэн бүх тоглолт балетуудыг тоглож байгаа юм бол заавал нэг бол за академик театрын балет гэж хэлээ. Одоо план зөвшөөрөх гэсэн чинь одоо болсон чинь сонгодог бас нэмэгдээд орчин үеийн контемпорариудыг хийж одоо тэрийнхэн тоонд орох гэдэг шүү дээ. Шалгууртанд тэнцэх шүү дээ. Одоо юу гэдэг юм контемпорари болохоор зэрэг Уильям Фосаяс гэдэг юм уу, Жилик Хилиан гэдэг юм уу, одоо сүүлүүд болохоор зэрэг юу гэдэг Акрам Кан гэдэг юм мундаг үжилгэнш байгаа байхгүй. Эсвэл бүр одоо арай жоохон өмнөх үеийнх нь болохоор зэрэг Роланд Бүтээд Бижар тэгээд бүр мундаг ахтай хүмүүс байгаа л Францын бүжиглэгч нар. Тэр хүмүүсийн бүтэн үзэгдэл балетыг тоглож иж за одоо тухайн төвшөнд нь очих гэдэг байгаа байхгүй. Тэр зэрэг манайх тэдийг тоглож байгаа нөхлөр зэрэг тоглоагүй. Тэр зэрэг юу гэдэг манай балетын ирээдүйг юм хөгжлөг бол юу сайхнаа л гарч байна. Одооноос л эхлэх гээд байна. Одооноос бүр улам хөгжих гээд байна. Гэрэлтэйгээр харж байна шүү дээ. Та бол Японд амьдраад сургуультай болсон. Тэгээ Монгол улсын балетын хөгжил гэх юм бол Орос улстай нэлээд холбоотой болоод байна. Японы балетын хөгжил Орос Монголынхтай харьцуулбал нэг школ нь өөр гэж нэг яригддаг. Шал өөрөөр. Манайд ч н Орос школ шүү дээ тэр чигээр. Тэгээ багш нар бүгдээ хаан төгс. Ялангуяа яг зөв толгойлуулс байхад хамгийн чанартай балетын жүжигчдийг бэлдэж исэн үеийнх нь бүтээгээд хүмүүд биднээс багш нар байгаа. Бүгдээ. Тийм болохоор зэрэг одоо манай балет яг одоо байж байгаа юм чинь. Тэр зэрэг ялч Орос школтой байждаг. Япон ямар вэ гэхэлэр зэрэг Японд улсын гэдэг юм уу? Одоо манайх шиг одоо балетын улсын сургууль гэж байхгүй. Дандаа хувийн сургуулиуд. Бүгд ихэнх нь. Тэгээд өөрсдөө том ерөнхийдөө их том компаниуд өөрсдөө сургуультай. Тэнцээ өөрсдөө боловсруучныг бэлдчихдэг. Өөрөө дөөрөө сургуультай. Тэндээ сайн үеднээс шингэж аваад компанид бүжиглүүлж байгаа шүү дээ. Тэгээд манайч ганц Орос школтой ч гэсэн юу гэдэг Орос школ болохоор зэрэг хаанч очиод ингээд тэмтэй хувирч болохоор боломжтой байхгүй. Япон болохоор зэрэг бүх школууд байгаа даа. За энэ Франц нь байна уу байна. Итали нь байна уу байна. За тэр Дан байна уу байна. За Англи маяг нь байна уу байна. Орос нь байна уу байна. Бүгдээр байна. Яг зэрэг энэ дээр зүрх цэвэр ерөөсөө нэг тийм одоо баг худалчунд нэг номын сан байгаа юм шиг байгаа байхгүй юу? Зарим компаниуд хамт ажиллахаар зэрэг би хизээж Франц школын тухай дуулж байгаа гэж мэдж байгаа ч нөө Франц багштай хичээл орж байгаа байхгүй юу? Японд болж байгаа байхгүй юу? Тэгэхээр Японд арай их боломж гэдэг юм уу гэдэг ерөөсөө хэрэглээд авъя гэх юм бол ерөөсөө боломжууд бол зөндөө байгаа байхгүй мэдээд авъя гэх юм бол. За тэг ялангуяа тэр Royal Ballet-ийн тухай одоо хэм маягаар гэх юм бол байж л. Энэ бас таныг Японд сургуулаа байгуулахад нөлөөлсөн үү? Тэглэг байх. Нөлөөлөх байх. Тэгээд дээрэс нь хамаа арай илүү үнэлээд байна. Дээрэс нь. Тэгээд арай илүү үнэлээд байгаа. Арай үнэлж байгаа газар шүү дээ. Яалж авах үү. Тэгээд яг гадны компанид гэдэг юм гадны улсад очиод ажиллахаар зэрэг яалж авахгүй. Тэгэл нэг өөрийнхөө чаддаг юу хийж чаддаггүй. Юугаар илүү байна, юугаар одоо тэгэл янз бүрээ тэгэл одоо цам болох хэрэгтэй шүү дээ. Одоо шүүсээ шахалтад үзэлсэн шүү дээ тэгэл. Тэгээд үзэж байхлаар яг японочтой харьцуулахаар зэрэг за би ингээд өөрийгөө харьцуулж байгаа юм. За би өндөр байна. Хоёрт нь арай гойлог юм уу да? Арай урт үлдэн юм уу да? За тиймэрхүү байлаа. За тэнгуут чинь за үлдсэн чадварууд яах вэ? За энэ надаас илүү олон хэрэг чадж байна. За болж байна. За энэ залуу надаас илүү өндөр өсөж чадж байна. Ингээ харсан чинь Япон залуучууд тиймэрхүү техниктэй мундаг залуучууд зөндөө байгаа байхгүй. Ерөнхийдөө бүгдээрээ тиймэрхүү хийгээл хэрэг зэрэг ерөнхийдөө сонирхолтой болоод ирж байгаа юм. Энд чадна шүү надад. Тэр зэрэг яг балетын юу гэдэг урлагийн нэг зорилго бол олон хэрэгтэй биш. Тэ? Гоё хөвлөх гоё л да гоё. Гэхдээ учиргүй ингээд иргээл тэгэл па гэж бодож жоохон та байж наацсан балет шүү. Жоохон тайвшраар хойно. Тэ? Хамгийн гол нь гоё байх хэрэгтэй тэ. Гоо сайхан. Тий гоо сайхан байх хэрэгтэй тэ. Хөгжимдө таарсан байх хэрэгтэй. Тэр жоохон өөр юм орно л та. Тэнгуут за илүү гоё цэвэрхэн ирэх чи. Цэвэрхэн гоё. Цөөхөн ирэх чи. Гүйцэтгэх сайтай гэж. Тэгээд тэгэхээр зэрэг би арай өндөр арай гуайлаг болохоор зэрэг нөгөө чинь жоохон олон ирэхлээ тэнгуут би арай гуайлаг ирэхлээр зэрэг би арай илүү харагдаад байна. Тий. Тэгээд японочдын юм нэг жоохон дотоо нэг өөрсдийн хувийн сургууль байдаггүй гэдэг юм өөрсдийн сургуулийн систем байдаггүй чинь зарим компани мундаг компани бий. Тэгэхдээ нийтлэгтээ
эмэгтэй хүнтэй яаж бүгжүүлэх үү гэдэг юм уу те. Эмэгтэй хүнийг яаж төшөх үү, яаж эргүүлэх үү, яаж өргөх үү гэдэг техникийг ерөнхийдөө мэддэг бүжигт маш зөв мэддэг байхгүй юу. Тэнгүүд чинь тэрнийг бас мэдээд байна. Тэгэхээр зэрэг энэ мангарт мундаг том дэвших байхгүй юу. Тийм шүү дээ. Даваа тал. Хийнч байсан ямар ч хүн ороод ирсэн хав Өргөж байна. инээж байгаа зүргээд байгаа юм биш үү? Хаагүй байгаа юм биш үү? Япончууд яагаад мэдгүй байгаа юм? Заахгүй байхгүй юу? Тэгээд зайлвал заримдаа нөгөө тиймэрхүү юмд асуулт байж ингээд мундаг өргөлдөө байх юм. Яаж заадаг юм? Чи нэг оролдоор ингээд 50 сунаж чадж гинэ чадахгүй. 50 сунаачих юм бол өргөчөндөө бол зайл нөгөө юм цунаагаал юм л да. Би юу гэж тийм юм зааж өгч идэв. Өөрөөхөд давтал тий. Би одоо зааж өгөхгүй тэрийг үлээ. Юу гэж тэр арга техникийг би зааж өгөх юм чи. Тэгээд бэлэн тэгээд одоо энэ бол сургууль даад 7 жил, театр даад 5 жил, дээрэс нь өөрийнхөө карьерийн 10 хэдэн жилийнхаа энэ улсын зүгээр л хүнд уудаг ингэдэг ингээд нууц зэвсэг нэг удаа шүү дээ. Юу ч зааж өгөхгүй шүү. Нагөө найдварч зайлдаг цунаагаал юм. Нэг юмтэй өргөчихгүй те. Өргөчихгүй цунаагаал юм. Ала харилаа гэхэлээ зайлдаг өргөхгүй чичрэл шал арга барил нь өөр байхгүй. Техник гэж техник нь байгаа байхгүй ингээд цунаагаал юм өрх юм. 50 хоосон 50 болоо одоо 30 дөнгөс юм шүү. 50 өргөчихсан. За. Зайлдаг өргөх. Тэгээд юу бодлоо өөрөө ч боддог байхгүй. Би ямар шогийн хүн бэ те. Ямар муухай хүн бэ те. Юу тийм бодлоо залуучуудын өөр мэддэг одоо чаддаг зүйлээ саваалж байгаа юм бол илүү сайхан илүү байна. Тэгэхээр сургууль дээр бол хуваалцаад байгаа. Өөрийнхөө сургууль хор зэрэг мэддэг явах миний шавнар бол өөрийнхөө зав хөлтэй болно. Арай юу гэдэм бэ тэр хэмжээнд бол хүүхдүүд маань арай том болоо гэдэг. Үн төлбөр нь дэлгэдэггүй юм цам заах гэж шүү. За энийг үс зүгээр хүн зааж өгөх юм дэм шүү. Гэж хэлж ийсэн шүү дээ. Тэгэхгүй бол гар зэрэг зарим юм гэдэг л тий. Асуусан бол өмнө заагаад ингэ заагаад байх юм бол болохгүй шүү. Тэр дээр бас тэгэхээр нөө таны хэлдэг багш чухал байгаа дээ тий. Яа тэгэл байх тий. Ямар школоор яваа юм. Тий. Тэгээ балетынхаа тамирчин сая ярьлаа мэрэгжлийн тамирчин гэдэг. Ер нь хүн хэдэн наснасаа эхэлж хичээлж бэжэж энэ мэрэгжлийн тамирчин гэж одоо бас арайч хэлэхгүй л байна. Жүжигчин. Одоо энэ мэрэгжлийн хүн болох юм бэ? Балет хэрэгжил юм. Яг мэрэгжлийн болохоор зэрэг бид нар би өөрөө болохоор зэрэг 11-т эхэлжсэн байна. Японд болохоор зэрэг бүр багаас нь эхлээд байгаа юм л да. 4 настайгаас нь. Сургууль орохоос нь бүр өмнө. Зарим сургууль хүртэл 3 настайгаас нь хүртэл аваад. Юу заадаг юм бол гайхал. Тэр хичээл өгч цаг 30 минут дээр. Хөөх цаг 30 минут 3 настай хөлтөө тэнгэр минь ээ. Тэг бас сони тий. Ганц биш те. 10 хэдэн ширэг нь яана. 13 хүүхэдтэй те. 10 хэдэн хүүхэдтэй тэгээд 3 цаг 30 минут тэнгэр минь. Тэр багш удаа жиггэн айхтар том одоо юу гэдэг энергитэй айхтар том төвчөртэй үжи тэр нэг өнгөрөнө. Тийм. Тэгээд тийм багшаас илүү. Тийм. Юу гэдэг ихтэй гэсэндээ юу гэдэг юм бэ? Сайн гэдэг юм уу? Төмж би мөнж би. Тэ аль аль нь боломжтой. Тэгээд хоцорч эхлэе гэдээ мод сэмж байхгүй. Зарим Японы мундаг бүгжигч юу гэдэг нь 15 6 тангисан ч хүмүүс байна. Мэргэжлэн болцсон ч явж байгаа хүмүүс байна. Тэгээд дэлхийн бас мундаг том түүхэнд үлдсэн мундаг том балетч нар байдаг байхгүй. Би манай багш ирсэн юм а Чибукян гэдэг. Орсын яг Советский Союз энэ гэдэг яг зүйл боловс байх үеийн мундаг стаж гэдэг. Аратан шиг бошилдог байсан. Тэр анх удаа л Москвад очивол балет үзчихлээ. Эсвэл сэтгэл зүрэхээр дурлцсан. Өөрөөсөө л дурлцсан. Тэгсэн чинь би балетч юм болъё гэж сургууль яваад орохгүй гэсэн. Чи хэдтэй вэ гэсэн. 18 настай гэсэн. Баяртай гэсэн. Оройц баяртай. Гэхдээ би балетч болмоор байна. Баяртай. Жам үгүй чи юм байхгүй. Тэгэн чи нөгөөдсөн дээр гадаа нь хөгжмийн сонсож дасгал хийсээр байгаад тэр хэмжээнд хүрсэн байгаа байхгүй. Хүсэл сонирхол эрмэлзэл маш чухал юм. Тиймэрхүү хүмүүс ч одоо дэгдэс амар том төвчээр тэгээд амар том хүсэл тэгээд дээрээс нь зүгээр л тэр хөдөлмөр гэж тоймгүй хөдөлмөр хийсэн юм шиг байна л да. Одоо тэгээд тэр хүн ингээд бичлэгийн үйлчлэр зэрэг яхаа одоо гэдэг орчин цагаас одоо 21-р зуунаас эргээд 20-р зууны буюу эхний үеийн бүжиг ахлаар зэрэг бас жоохон өөр байна да гэсэн юм харагдлаа. Гэхдээ тэр хүн юу гэдэг тэр юу гэдэг алтц гэдэг юм дээр гэлцэн байгаад байгаа байхгүй. Тэр урлагийн хүн гэдэг юм уу тийм гэлцдэг тэр гоо сэтгэл нь байгаад. Тэр хүн гэсэн зөндөө бол эрэгтэй хүний чинь техник гэдэг бий болгосон байх чинь. Бий болгосон гэдэг чинь бас өөрөө бүр ингэж болох юм байна эрэгтэй хүн ингэж болох юм байна эрэгтэй хүн ингэж өргөж болох юм байна хөх нэг галээ.
зөндөө бол юм эхлэлийг тавьж өгч байсан байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яалч яахгүй нэг юм. Одоо болохоор зэрэг зарим юм болохоор зэрэг бас тэтэрхий жоохон хоцорцох юм бас. Димэж юм шиг. Өөр сонирхоод өөрсдөө хийгээд түүнээс таашлаа авч явах болох. Мэргэжлийн болоо гэж бодох юм бол миний өөр юм болохоор зэрэг 10 11 9 яаж ихлээд оройтхгүй. 10 11. Ер нь тухайн хүний дээрээс нь өрмөжл дээрээс нь нэгдэн бас тухайн хүний өөрийнх нь биеийн боломж бололцоо. Яг балетын одоо жүжигчийн хүнд юу гэдэг юм бэ? Одоо нэг мал шинжиж байгаа юм шиг онцгой соногдол юм л да. Толгой жижигхэн хөл гар урт. Тэгээд нэг цээж ташаа тэргээд ялангуяа Оросын Вагановын сургуульчин бүр 3 үеэр нээж авыг нь өвөөг ингээд асуудаг байхгүй. Танаа тарган байдаг. Ээж аваач харъя. Өвөө имээ гэж харъя. Ялангуяа ээж аваа имээ гэж харъя. Тэгэнгүүт нь имээ ингээд жоохон тарган ингээд ороод ирэх юм бол баяртай. Тухайн хүүхэд өөрөө чадaltaй хүсэлтэй байлаа ч гэсэн баяртай. Ягаад гэвэл одоо юу гэдэг хүний бие ингээд өөрчлөгдөд нас биеийн төрөд эхлэх зэрэг юм болно л гэсэн үг. Тэгэхээр зэрэг тухайн үеийн үед нь яг одоо тим одоо энэ тусанд нэг хамаатан цамд тарган байхгүй хүн илүү үр дүнд төрчдөг. Нөгөө хүүхэд нь хоцроод байдаг. Нөгөө хүүхдээ амьдрал нь байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд эртхэн амьдралаа бодсон дээр. Гэдэг утгаар нь тэр хүмүүс өөрөөсөө шууд шийдэчихэд явчихдаг. Нэг үл жоохон харьяасалтай юм байна. Тэгээд яг Японд нөгөө мэргэжлийн сургууль байхгүй гэдэг байгаа шүү дээ. Тийм болохоор зэрэг тиймэрхүү шалгуур нэг байхгүй байхгүй. Одоо дуртай хүн хийж болно. Дуртай хинж хийж болно. Мэргэжлийн хүн болмоор байна уу болохгүй байна гэдэг тухайн хүүхдийн тухайн хүний өөрийнх нь хүсэл мөрөөдөл сонголт. Өөрөө шийдээд хөдөлмөрч чадах юм бол тэр боломж нь нэлт байгаа. Ялангуяа багш нь хараал мэднэ. Одоо юу гэдэг би хатуу гэдэг энэ хүүхд за үнэхээр дуртай юм байна да. За энэ хүүхд за жоохон дургу заах тоглох гэж ирж байгаа юм байна да ч гэдэг юм те. Зарим хүүхдүүд ч бүр чимээгүй байсан хүүхдүүд ялангуяа бүр ингээ хүүхдүүд бүр амар дуртайч байдаг юм те. Бүр нэг тааж мэдгэсэн зөндөө олон хүүхдүүд байна. Гэхдээ ерөнхийд нь бол гадарлаад боломжтой боломжгүй энэ их дуртай маань дургүй юм байна гэл анзаардаг болчих юм л дээ. Одоо ингээд мэргэжлийн тамирчин болохоо за ийм шалгуурууд байгаа гэдэг юм. Тэгвэл таны одоо энэ яриаг сонсоод одоо чинь 20 гарт юм уу те. Залуу бүсгүүчүүд хүүхдүүд залуучууд балетэр хичээлээд гоо зүгээ гоё болгоод аваад явъя гэсэн бодолтой хүмүүс сурж болдог. Болно. Үүдээ яг хүн болгон зориулсан гэж хэлж болно баг балет маань. Тэгээ яг зөв тэгээ тууштай. Тэгээ яг давтав гэдэг юм бэ тууштай байсан дээр. Үүдээ одоо 7 хоногийн 1 дэх 2 дэх 3 дахь ямгуудаа 2-7 хоног амрангуудаа дахиад 1 дэх 2 дахь гэж баснаа дахиад нэг 2-7 хоног амрангуудаа 1 дэх өнгөтэй дараа 5 дахь ирд юм байна. Иймэрхүү л ярих юм бол үрдэн байхгүй л дээ. 7 хоногт нэг удаа яг тэр өдрөө яг тэр цагтаа хагасчлаа гэдэг үздэг гэдэг юм те. Утаар авч үзэх юм бол тууштай байсан тэр. Тэгэх юм бол үрдэн гарах. Тэгэхгүй болохоор зэрэг гэдэг нэг дээр нэмэх нь нэг тэнцүү 2 гэж шууд хариу гардаг. Тэг шиг хүний биеийн юм бэ. Одоо харьцаа гэдэг биеийн одоо байдал гэдэг юм бодис солилцооч гэдэг юм одоо тиймэрхүү юмнууд үр дүн гарахтаа наад зах нь хагасчлах хэрэгтэй. Тууштай. Өдөр болгон хийх юм бол за нэг сар хагас за 3 сар өдөр болгон хийх юм бол данс тэгж чадахгүй шүү дээ. Ажил төрөл. Ажил төрөл байна. Бас нэг өөр хүмүүстэй уулзсан учраас цаадаг хийдэг зөндөө юм байгаа юм. Тэр зэрэг яг нэг 7 хоногт нэг бол нэг 7 хоногт 2 бол 2. Ялангуяа миний надад таалагдсан болохоор зэрэг 1 дэх 3 дахь 5 дахь дундаа. Альсвал 2 дахь 4 дахь хагасан гэдэг юм. Альсвал 1 дэх альсвал 2 дахь 4 дахь альсвал 2 дахь 5 дахь гэдэг юм. Дундаа байгаа зайнууд нь яг адилхан. Тэгж явах юм бол тууштай явах юм бол хин ч хийж болно. Гоо зөв агуулж авна л гэсэн үг. Балет чи бүх юм байгаа. Одоо йогод орохоор зэрэг гой хөлөрдөг яадаг гэдэг аль бүх юмыг шангалдаг. Одоо юу гэдэг хамгийн их хэрэгтэй байдаг ингээд нөгөө нэг мушигт шангалдаг болчин ингээд идэг. Тэгэхээр зэрэг жоохон хөгжим хэрэгтэй байна гэдэг хүмүүс яриад байдаг. Хөгжим сонсч бүжиглэмээр байдаг. Ингээд балет хөгжимтэй л байдаг. Тэгээд бүх юм нөгөө өсрэлт нь байж байгаа. Йог болохоор бас нэг айхтар том олон өсрэлт байгаад идэггүй гэж зарим хүмүүс ярьдаг. Ингээд сүүл андарах бас өсрэлт байгаад идэв юм байна. Тэгэхээр балет шиг юм бэ бүх юм нь орцсон тийм бас цөөх юм байна л дээ. Тэгээд бид ингээд палт гэж хэлдэг байхгүй. 2 гараа барьж хийж эхлээд нэг 45 минут орчим хийчихэд дараа нь голдоо ороод нэг 20 минут хийчихэд үлдсэн өсөрдөг байхгүй. Тэгэхээр бүх юм байж. Зэрэг юм тийм нэг цаг 30 минут дотор хийж болох, хүний биеийг хөдөлгөж болох боломжтой бүх хэмжээг хөдөлгөж байгаа байхгүй. Тэгээд тэр хэмжээнд хүртлээ
цаг орно гэсэн. Заавал мэдээж хийхгүй болохгүй бас тэрнийг бас цээжлэхгүй болохгүй мэдэхгүй болохгүй зөндөө юм байгаа л да нэг тийм байрлал сахуулаад те 1 2 3 4 5 6 байрлал багц шүү дээ. Тэгвэл хин бүхнээсийн нээлттэй юм тий. Ялангуяа манай сургуульч одоо хамгийн бага 4 настай. Хамгийн дээдл нь 80 гаруй насны 4 5 юм байна шүү дээ. Тийм ээ тий. Эмээнэр өвөнөр тий. Ер нь эрэгтэй эмэгтэй хүмүүс гэхээр бие махбод, бие физиолог, за сэтгэл санааны хувьд асар ялгаатай хоёр өөр төрлийн хүн биш үү? Нэг энэ балет хичээлгээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа бас нэлээд гарч ирдэг. Гарна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд юм бэ? Балет гүйцэтгэх үүрэг гэхэлэр зэрэг жоохон тусаас та. Хиндэ эмэгтэй хүний гоо сайхан үзэсгэлэнтэй байдлыг эрэгтэй хүн илүү гоё харагдуулах гэж анхандаа хэрэгжилж эхлэсэн юм л. Илүү одоо өндөрт өргөдөх юм уу те. Хамт зогсож явахдаа илүү хүнэлдэх юм уу те. Тодтогч өгөхөр. Одоо хаалгаараа төрүүлж оруулдаг юм, илүү төрүүлж осолдог юм уу. Тиймэрхүү байдлаар эрэгтэй хүнийг анх дөөрийн бүжиг нэг хэсэгтээ нөгөө анхандаа болохоор зэрэг яг тэр Европын язгууртнуудын ерөнхийдөө урлагч тань Европын. Тэгээд яг хүмүүстэйг тэгж харагддаг. Хэр зэрэг эмэгтэй хүний хүндэлж яадаг гэдэг яадаг хэр зэрэг эзэн хаанаа хүндэлж гэдэг юм те. Тэр хүний өмнө яаж би хаагаа зөв авч явах гэдгээс үлдээс одоо балетын ерөнхийдөө зогсол мослол бас нэрнүүд нь үүсмэдэг байна. Тэгэхээр зөв эмэгтэй хүнийг илүү гоё харагдуулж, илүү үзэсгэлэн төгөлөөр харагдуулахын тулд бас нэг эмэгтэй хүний байсан үүрэг гүйцэтгэжсэн юм шиг байл. Тэгээд явж байгаа төгслийн явцлахаар зэрэг ер нь яагаад эмэгтэй хүний хийж байгаа юмыг эрэгтэй бас хөргөд бүжлээж хийж болохгүй гэж. Тэгээ баг зэрэг эмэгтэй хүнтэй адилхан юм хийж эхлэнгүүтээ хийж болох юм байна шүү дээ гэл. Яа тэрнээс ахвал тэгэл эрэгтэй хүн бол эмэгтэй болгоо гэдэг. Хүн салааг тэгээд гараад ирэнгүүт нэг баг зэрэг одоо үйл явдал нэмээд бибинд хайртай дуртай болгоод тэгэл янз бүрийн утга учир нэмээд зөндөө олон зохиолууд тарчин байлаад бий болоод ирсэн байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс ийм үүрэг гүйцэтгэх байж одоо ийм болсон юм. Ер нь та Монгол улсад ажиллаж ирсэн тий одоо Япон улсад оюутан хүүхдүүдэд балет зааж байгаа юм. Монгол хүний биеийн онцлог, Япон хүний биеийн онцлог ер нь хэр ялгаатай балет хичээлгээд одоо бие бэлтрийг хөгжил тий бие бэлтрийг хөгжил одоо балет хичээлгээд аль талын давуу талтай ч юм эсвэл энэ өөр вэ гэдэг ч юм тий. За монголчуудыг Япон хүмүүстэй одоо яг галбирыг ингээд за 3 сая 200 мянга л тийм байгаа юм чи тий. Энийг Японч үлээ 130 эдэн сая 120 сая юмгаа. Харьцуулахаар зэрэг за 100 гээд аваад үзэх юм бол монголчууд гойлог хүмүүсийн тоо арай илүү баг. Нурлаг, толгой жижиг, нүүр жижиг гэдэг юм, толгой жижиг гэдэг юм уу. Хөл гар урт. Арай гойлог хүмүүсийн тоон их. Нөгөө нэг шинж чанарууд нь багтцсан байна. Тий, ерөнхийдөө балет гэдэг юм уу, Европ хүмүүстэй төстэй. Ойролцоо тиймэрхүү галбирыг ер нь монголчууд заяц юм шиг байл. Японч болохоор зэрэг за гойлог хүмүүс би. Балетад тийм гойлог хүмүүс нь хэд өнөхөр цөөхөн байгаа. Яг л тэр нэг одоо манай хөгжим бүжгийн коллеж хөгжим бүжиг тэр багаанаа шиг илслийн шалгалт байдаг болохоор зэрэг дуртай хүмүүс нь хин байсан ч гэсэн дуртай хүмүүс нь олж хийгээд тэрэндээ дуртай болоод тэгээд насанд хүртлээ яваад өөрөө балетчин болно гэж зүтгэсэн хүмүүс байгаа. Тэгээд нэг бодлыг нэг мэрэгжлийн хүн болох юм бол заавал тэр мэрэгжлийн байх шаардлагыг биелүүлэх болдог шүү дээ. Одоо жишээлбэл одоо балетын жүжигчин хүүхнүүдтэй ингээд харахлаар зэрэг нэх гой өндөр, нэх гой урт үзэстэй. Зөрөөд өнгөлхөө зэрэг ингээл мэдгүй ингээд дагаад хардаг ч юм уу те. Тим үзэсгэлэнтэй гэдэг юм уу. Тим гой хүүхнд байж байгаа. Тэнгүүт тэр хүмүүс чи яагаад тэгсэн бэ гэх. Яагаад балет тим одоо балерины хүүхнүүд тим байгаад идэм бэ гэсэн чинь сонгоод авчихсан байхгүй сонгот. Хийж эхлэхээс нь сонгоцсон байгаа. Японд тэр нь байдаг болохоор зэрэг гойлог хүмүүсийн тоо цөөхөн байгаа. Тийм сонголт байхгүй байхгүй. Бүгдээрээ ховийн сургуулиуд учраас одоо тийм тийм сургууль нь олон сурагчтай байхгүй болохгүй. Өөр гойлогоос гадна зан харан шингээ хөвдөг гэдэг юм уу? Тэгээд яг балет цаарсан зан харан шин гэдэг юм бол Япончуудын үнэхээр туустай юм. Юм болгон дээр л юм үү? Тийм, юм болгон дээр бас ингээл үгүй юм дээ.
одоо боолно өө одоо хайр мэй гэж одоо зарим манай хүүхдүүд одоо чи боолно хайр би бас харимаар байна. Одоо ингэдэг жил цаг нь хайшин. Үу ээж 11 боллоо ш 11:30 боллоо хөн хараач гэхлээр байжлан заална. Одоо өөр юм толгойд нь одоохонд болоод байхгүй болчихсон гэх юм. Тийм хүүхдүүд биш үү. Тэгээд манад евдийн тэр болохоор үнэхээр ямар ч хүүхд тийм бий болох л байх л да нөгөө яг чин сэтгэлээсээ дуртай болчих юм бол одоо за би энэ үнэхээр гоё юм гэж л би имэйл бичиж чинь манай зүйл одоо мөрөөдлийнх нь гэдэг юм өөрийнх нь үзэх дуртай нэг одоо одоо гэж бодсон шүү дээ тийм балет энэ жүжиг чинь мундаг балерина бай. Тэрнийг одоо л би юм болно гэж мөрөөдсөн хүүхдүүд бол за ястаа чинь хэн зөксөж хэлэхгүй. Ямар ч юм одоо тэр тэнгэр газар нийл галуу үйлдэл бол тэр зэрэг бид хүүхдийг яг тиймэрхүү байдал дуртай болгох гэдэг юм. Тэр ажил бас юм. Одоо багш зааж авахгүй. Одоо багш нарт тийм үү. Ур чадвар юм бас одоо хэрэгтэй. Нүгд одоо Японд ч бас ингээд өвдгөлт суугаад байдаг тохиолдлууд бас олон байгаа. Тэгэхээр ер нь хөлний майг одоо тэр хүний ясны бүтэц бас нэлээд нөлөөтэй байдаг шиг тийм. Тэр одоо тэр сууж байгаа суудал тэр амьдралын зан одоо хэв маяг нь балетын тэр галбиртай болоход бас жоохон нөлөөлөд байх шиг юм. Яг тэр өвдгөл суудаг тэр лээ. Тэр бол яг нөлөөлнө. Ялангуяа удаан тэгж суугаад яг тиймэрхүү занслал болчихсон бол тэрнийг засах гэж бол за нэлээд цаг орно. Яг явдлыг нь засах гэж тэр байрлалыг нь засах гэж тэр ясных байрлал гэдэг юм. Булчингаар засна гэхэл боломжгүй биш боломжтой л та. Гэхдээ яг тухайн хүүхдэнд хүсэж ийн үгүй юу те. Тэгээд дээрэс нь төвчд дийлэх үгүй юу. Туустай байж чадах үгүй гэдэг зөндөө бол юм шалтгаалаад ирнэ л. Тэгээд боломжгүй биш боломжтой. Одоо үнэхээр ясны одоо үнэхээр одоо угаасаа ийм одоо те. Одоо ийм аж ахуйтай байх юм бол булчингуудын хөгжлөөр балетын булчингуудын хөгжлөөр жоохон төгшин ингээс эргүүлт байдлаар тодорхой хэмжээнд боломжтой. Бас бүр нэг гахтай боломж үзүүл биш. Би энэ тэнцвэрийг зөвхөн хэрэгтэй багш нар тэгээд өөрөө ястал аль алнаас нь хамаарна да. Хэр зэрэг наашаа ер нь тэр зэрэгэл тулж ажиллана шүү дээ. Одоо юу бүх юм ч одоо тиймэрхүү байдлаа шүү дээ. Үнэхээр би юунаас ийм болохгүй үзээд байд нөгөө хүмүүс ингээ гөлөг бодох юм бол би 1000 орлох ямар шаардлага байхгүй. Ямар ч хэрэгтэй юм заа. Миний заасан имийг тэр хэмжээнд хийгээд босоод ирэхийг нь хүлээж шүү дээ. Зүгээр ямар хариу ирэх нь одоо яах юм бэ? Тэгэхээр зэрэг одоо өгөөтэй аваад байгаа. Тэгэхээр хэр зэрэг одоо босож ирнэ тэр хэмжээгээр нь буцаж таарсан ачааг нь. Тэгээд яг л харилцаа байл. Боломжгүй биш боломжтой. За 20 гаруй насны ч юм уу те балет хичээллээ гэж бодоод сонирхолтой болцсон. За гоо сайхны биеийн галбираа гоё болгоё гэж бодсон хүмүүс жишээ нь одоо нурууны суулттай ч юм уу тийм ясны нэг ямар нэг гажигтай байвал бас болохгүй өсөрж мөсрнө гэхээр бас нуруунд болохгүй биш шиг тэмдээ. Яг зөв хэлэх эсвэл та яг гэдэг. Учиргүй шууд балет хийх гэхлээрсэн зэрэг юугүй зүгээр одоо гэдэг каскиг өмсөд л те юугүй хуруунд дээр нь гараад юу эргэлдээ ирнэ байхгүй шүү дээ. Яг багаар эхлээд бол юу гэдэг сууж байгаа эхэлдэг байхгүй анх суурийг тавих хэрэгтэй. Одоо хуруугаа идэл гэж бүлэг хуруу гэдэл. Нэгээр дараа нь зэрэг хийн, дараа нь солбно гэдэг. Хийгээд үзээрэй таана. Үнэхээр хурууч нь ингээд хөлийн хурууч ингээд идэх нүггүй. Дараа нь хөлөө гүйт чигээр нь идэл. Тийм жижиг юмнаас эхлэх юм шүү. Жижиг юмнаас эхэлнэ. За тэгээд дараа нь тэгээд толь руу хар зогсчоод одоо иймэрхүү өсрэлт. Өсрэлт гэдэг хөнгөө өсрөл дээс тоглож байгаа юм шиг. За тэгээд баруун гар зүүн хөлөө хамт зүүн гар баруун хөлөө хамт нь тэр чинь хоёр тархины хөгжил. За тэгээд тэгээд одоо наад захнууд нэг иймэрхүү юм гэдэг байхгүй одоо хуруугаар одоо ингээд. Хүүхдүүд зүйлээ хийж байгаа дасгал. Гарыгаа хуруу хөдөлж чадах хүмүүс яаж хөлөө хуруу хөдөлөх вэ? Тэгээд иймэрхүү амар энгийн юмс эхэлнэ л дээ. Тэгээд баруун тийшээ харахад зэрэг ингээд байхгүй хүүхдүүд. Зүүн шаарах гэж ингэж байхгүй. Биш ээ. Ганцхан хүзүүч ихлэр зэрэг. Хүзүү ихлэр зэрэг. Нүдний хэлээд байхгүй. Тэгэхээр тийм биш ээ гэдэг хүүхдүүд юу гэдэг хүмүүс тиймэрхүү юм гүйцэд яг ойлгохгүй болохоор зэрэг яг одоо гэдэг хүний хүзүү хэр зэрэг хэмжээнд эргэж болох нь тэрийг л хэрэгжүүлдэг. Яг хүзөөгөө толгоогоо ингэж харъя гэсэн. Зарим хүмүүс нь зарим бүр ингээд янз бүр хөдөлгөж чадахгүй хүмүүс зөндөө байна. Тэгэхээр амар энгийн юмс эхэлнэ. Тийм болохоор зэрэг цаг ордог. Тийм болохоор зэрэг тууштай байх хэрэгтэй. Яг нэг хэмнэлтэй байх хэрэгтэй гэж дөрөв яриадсан шүү дээ. Яг тийм цаг ор. Тэр зэрэг тэр нурууны суулттай байна. Зөндөө олон хүмүүс байна. Нэг өвдөн хаширмсан тасарчлахсан ингээл тийм хүмүүс хамт бүжиглэж байгаа назар зөндөө байдаг байхгүй. Тэр хүмүүс тэгсэн ч гэсэн балет хийгээл яваад л байгаа. Боломжтой. Гэхдээ юу гэдэг одоо юу одоо
гоё бие зөв авдаг болоо те их суусдаг болоо те одоо цэвэр цэмцгээр алхдаг болоо ч юм уу те тиймэрхүү байдлыг хийх юм бол хангалттай байлаа хангалттай. Мэргэжлийн жүжигчний хийж байгаа юм ингээд хүмүүсийг харах юм бол тэр юм жоох экстрим болоо явчихсан. Тэгэхээр нэг болох юм бол гэдэг өөрөө оролдож үзэх сонирхолтой гоё шүү дээ. Яагаад болохгүй гэж те оролдож үзээд үзэх юм бол бүр илүү гоё. Тэгэх юм бол бүр хэцүүг нь бүр илүү мэдээд бүр илүү юу гэдэг балет нь илүү бүр ингээд орон гэдэг бүр сум гэдэг юм уу те. Энийг хийх юмээр энийг хийх юу хэрэгтэй гэхээр чи ийм ийм чадсан байж ч энийг хийн шүү. Тэр чи ийм заавал чаддаг болохоор гэдэг. Дээрээс нь нэг хүний биед ч бас хурд хүч хэрэгтэй, уян хатан хэрэгтэй. Дээрээс нь сонсгол хэрэгтэй байлаа. Тэгэхээр зэрэг зөв бүх юмдад ингээд нийлэхгүй болохоор зэрэг бас ер нь л зохицуурлах юм дээ тий. За балетын төрлүүд гээд байд юм шиг байгаа. Тэгээд ер нь ямар төрлүүд байгаад байна. Тэгээд таны хувьд аль төрлөөр нь ямар төрлөөр нь мэрэгсэн гэж бодд юм бэ? За балетын төрлөхөөс илүү юу гэдэг балетын хөгжил гэдэг юм да. Юу бүжгийн тэгээд бүжиг дотороо сонгодог. Тэгээд дотор жаадсан гэнт. Тэгээд тэр хөгжлийнхаа явцаар ороход одоо contemporary гэдэг нэг төрөл байгаа. Тэгээд энэ төрөлд яг contemporary төрлөөр яг мэрэгсэн бүжигчсэн ч байна. Сонгодог балетын жүжигчид төрөлөө контемпорари орсон хэлбэр нь ч байна. Нээлсэн хэлбэр нь ч байна. Тэгээд нэг урлагийн хөгжлийн нэг одоо үе юм уу та. Тэгээд ирлэр зэрэг ямар нэгэн гэдэг балетсан болохоор зэрэг одоо хонднуур ийм байх хэвээр. За Жизель ийм байх хэвээр. За Нойрсон мөч ийм байх хэвээр гэдэг юм уу те. Яг нэг юм хайрсан төр хийгээд энэ дотор л байх хэрэгтэй. Тиймэрхүү юм хийж байна. Тэгэхээр чинь контемпорари болохоор зэрэг бүр тэрийг нэвдээд ерөөсө заавал яхаараа ийм байх хэрэгтэй. Заавал яхаар ийм хувцсыг өмсөх хэрэгтэй. Заавал яхаараа одоо энэ каскыг өмсөх хэрэгтэй. Заавал яхаар ийм өмсөх хэрэгтэй. Ингээд зарим одоо контемпорари зарим бүжигчд хүртэл одоо баг хотлон чарман үсгэн бүжиглдэг тийм бүжигч байна. Одоо юу гэдэг амьд хүний бие организм гэдэг амьд хүний одоо яаж ажиллаж яг бүжиглж байхад яг яаж ажиллаж идэх гэдгийг нь харуулах гэсэн тиймэрхүү яг юм хаалттай юм тиймэрхүү тийм тоглолтууд. Тэгээ би бас заримдаа нэг заримдаг аудишнд явж байгаа та тайзан дээр нүсэлж чадхаг надад бас асууж байгаа. Чадна. Чадна. За. Тэр зэрэг юу гэдэг ямар нэгэн зүйлд ерөөсөө баригдахгүйгээр чөлөөдөж сэтгэхийг хэлээд байгаа. Тэгээд энийг бол яг ямар төрөл одоо жанрын бол гэхэлэр зэрэг одоо хүн болгон өөрсдийн гэсэн одоо бидний болохоор өөрсдийн бичгийн хэвтэй дээ. Одоо нэг хүн одоо бүжигд хэлээж болох юм бол би нэг байдлаар одоо нэг одоо хөгжим сонсчоод за надад ийм эсвэл ингээд тэргээд одоо тэглэх юм бол би нэг өөр юм байна. Бас нэг өөр юм байна. Бас нэг өөр юм байна. Яг л тийм л маягтай болгоно. Тэгэхээр хүн болгонд өөр юм боломж байгаа л гэсэн юм л одоо тэргүй хэлээд байгаа шүү. Хэлээд байгаа шүү. Тийм. Юу гэдэг илүү бүр гэдэг сэтгэх улам тийм гүн ухаан тэгээ зарим юмуд нь болохоор зэрэг бүр тэр гүн ухаан тэгээ төрөл жанр хамаагүй хамттай юм хийгээд байгаа юм зөндөө байгаа хөөх. Тэгээ яс төрөө нэг яриалсан хэсэг ярьжсэн нөгөө Германы, Европын зарим театруудад театрын жүжигчин дотор нь хип хоп бүжигч, стрит дансер, тап, цэнгэнд бүжигч хүртэл хамт театрт ажиллаж явж байгаа. Тийм харагдаад байгаа болохоор зэрэг одоо юу гэдэг одоо жинхэнэ цаг үе яг тийм анх бий болсон байгаа өөрөөгөө буцаад орж байгаа юм шиг санагдав. Чухам яг аль нь юм бол аль нь хөгжлөө одоо хөгжлийнх нь яг ямар хэсэгт явж байгаа юм бол гэж асуулт үү томоос нь асуулт тэмдэг наад чигс одоо байж л. Тэгээ зарим нэг ойлгох юм байгаа баг. Балет тавихад одоо тэр тоглолт хийх тэр тайз засалт шалан хүртэл өөр байдаг тийм. Яг тэр үзэгчдийн танхимд хүртэл өөр байдаг. Шууд тэгвэл балет ч хүнээс үзэгчдэд мэдрүүлэхэд яг ямар бэлтгэл хийгээд яг бэлтгэх юм одоо сэтгэл зүйн ч юм уу гоо сайхны ч юм уу ямар одоо бид нар дээж их балет үздэг юм чинь та нарын өмсөд байгаа тэр гоё хувцас нүүрэндээ ямар их бодог төрхөд юм яагаад вэ гэдгийг мэдрэхгүй шүү дээ. Тэр талаас нь жоохон одоо тайзан тоглолтод болоход ямар бэлтгэл хийдэг вэ? Юу бэлддэг вэ? Юу бэлдээд. Зарим ч үедээ балетын жижиг хүмүүсийн хийдэг болгон за яг театрт гэдэг юм яг ажиллаж байхад бол өдөр болгон тэр дасгалаа хийх хэрэгтэй дасгал байгаа. Цаг 15-аас цаг 30 минут яваа. Энийг бол өглөө болгон өдөр болгоо. Тэр нэгээс дараа бэлтгэл ороод тэр. Тэгээ тэр одоо балет гол дүр зам гол дүрхэ бэлтгэл.
Олон үзэлтэй бол тэгээд үзэл тус бүрээр. Эхлээд дандаа солистууд нь хин. Дараа нөгөө масны хэсэг нь хин. Тэгээд тоглолт хөдөлгөх зэрэг бөөнөр хамттай байна. Тэгээд оркестртойгоо нийлнэ. Тэгээд тайз гэрэлтэйгээ нийлнэ. За тэгээд жижиг хэрэгэл. Тэгээд бус бүх юм ороод байна шүү дээ. Тэгээд тэрнээс жахуулаад өдөр болгон таслах юм бол за тэгээд форонд орно гэж манайх ярьдэн шүү дээ. Яг тэр чинь эхлэн тэгээд за одоо тэр балет маань урт байх юм бол жоох нэлийн хүнд балет байх юм бол ялангуяа сонгодог юм илүү хүнд байхгүй. Нойрсон гүнж, хүнтнөр. За тэр шилгүнчг. За тэгээд дээрээс нь дөнгөх хот. Тэгээд ороод ирнэ л дээ. Тэд нар бол хамгийн хэцүү нүд байхгүй. Тэгэхээр тэрэнд болох юм бол заавал цэвэрхэн байх хэрэгтэй хөл гар. За тэгээд дээрээс нь гуайлаг байх хэрэгтэй. Тэр дүрдээ таарсан байх хэрэгтэй. Хувцсандаа багтах хэрэгтэй. За тэгээд дээрээс нь эрүүл байх хэрэгтэй. Одоо тоглолт болоод зөвхөлтэй өмнөхөд урал хөхрөл унаад өгчих юм бол хөө он гэж хэлэхдээ хайр хөдөлмөр бол явах хэрэгтэй. Эрүүл байх хэрэгтэй. За тэгээд дээрээс нь өдөр болгон хийдэг юмнуудаа ерөөд яг нэг хэмнэлтэд хийж чадахгүй бол тоглолт болно гэж учиргүй үүдээ гинт бэлтгэл хийж энэ төр гэдэг тийм болох. Яг бага багаар нэгдүгээр үзэгдэл, хоёрдугаар үзэгдэл за тэгээд ингээ бага багаар нэг. Тийм их байлаа. За эд зууж байгаа юм ч гэсэн бага багаар тааруулж. За тэгээд ховц хунараа тааруулна. За тэгээд дээрээс нь нэмж хасах юм байх юм бол нэмж хасна. Тэгээд нэг бэлтгэлийн дунд чинь эхлээд тоглолт хөдөлгөх зэрэг нэг ховцтойгоо бэлтгэдэг байхгүй. Одоо нэг тайзны ховцтой бэлтгэл. Тэгээд ялангуяа нэг цагаан хунтай нөгөө хунт нуурын адааш ихэд заавал гараа угаахгүй бол нөгөө пацк нь цагаан байхгүй. Гараа угаасаа байхгүй бол нөгөө нэг жоохон одоо юу гэдэг гараа угаах юм бол нөгөө пацк нь авчаад нөгөө хэвтүүлчихдэг. Ялтуулчихна. Тэгээд нөгөө пацк чинь нөгөө тоглолтоос өмнө дахиад угаах хэрэгтэй болчихоор зэрэг нөгөө агш магшаад энэ юм зөөл юм болчихно. Заавал гараа угааж явах хэрэгтэй юм. Бас бэлтгэлүүд байна тийм. За тэгээд дээрэс нь нөгөө ямар шуухан одоо дүр тоглох гэж байгаа заах бол будаг шунгаа бас бодно. За эсрэг дүрдэх юм бол жоохон ууртай ширүүн тод өнгө хэрэглэн. За иргэдүүр тоглож байгаа бол арай нэг жоохон тайван байл. Одоо байгаа гал илүү хийн. Тэгээд тайзан дээр гараад ихлээр жижиг хэрүүл ороод ирнэ. Хэрвээ сэлмтэй байлцлан тулж байгаа юм бол нөгөө сэлмэт чинь бүрэн бүтэн байна уу шалгаж тань хэлсэн. За энэ бүрэн барих дэвтэх маань энэ жоохон санаж байгаа энийг засвалмаар гал. Тэрийг засвалж аавна. За нөмөрг энтер гал явах юм бол нөмөрг энтер барьж үзнэ. За энэ дээдлэлт байх юм шиг бол орж ирээ шууд аваад гарах юм чинь буруу бариулчих юм бол нөгөөтг нь утга учир алдчихсан. Тэгэл зөв бариуд энэ талаас нь ингэж үзнэ. За. Тэрийг жижиг хэрэгэлтэй хамт ярилцдаг тохиолдол. За гэрлийнхаа тайз гэрлэн хаана яаж өргөө бас ярихгүй бол нөгөө амар хурдан гүйж орж ирээд нөгөө нүмергээ аваад гарах гэтэл зарим гэрэл мэрэл тайз майзнах хамаг гэрэл юм хамж хумаад гээд нураагаа тайцдаг бас асуудал байна. Тайзынхаа нэг тэгээд тайзан дээрс нэг хаалга нь хаашаа онгохоос бас их шалтгаалаад тэр дөрөв юм байна л да. Ихэнхдээ нэг дотгош нь онгодог талууд байна. Зарим дээрс гадагш онгод бас юм байдаг. За тэд нар чинь жоохон төвхтэй. Заримдаа нөгөө хүмүүс чинь андуураа тоглолтын дээр нөгөө татчих юм түлхээд бүх юм амд нурааж хаягаад асуух байдаг байхгүй. Тэрийг бас шалгана. За чи үлээж наашаа үлээ цаашаа үлээ. Тийм юм даа шалгана. Хэрэглөөр бэлтгэл маш олон. Тийм тэгээд нөгөө оркестртаа бас нийлнэ. Тэгээд оркестрт нийлэх чинь амьд хөгжим болохоор зэрэг яг үгүй одоо хүмүүсийн бүх одоо бүлэгчдийн хүснээр тоглох бас хотлоо. Тийм бас удирдаач гэж юм байна. Одоо удирдаач гэх хүний тэр бас балетыг зөв сонгоц бас хэмнэлээ бидрээс илүү мэдж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн бас тоглож байгааг бас сонсох шүү дээ. Бас өөртөө энэ дээр арай хордлаад байна. Энийг жоохон тав явуучих бол энэ дээр ийм хийж болохоор зэрэг та нар дандаа тэгдэг хөгжим сонсгоо та нар таарлах хэрэгтэй юм байна. Өөрчлөөрэй. Хэлэхгүй бол болохгүй зарим гэж байна. За тэрийг зориод өнгөрч байна. Байнга тиймэрхүү болно л да. Тэрийгэ тааруулна 2 3 тааруулна. За тэгээд гэрэл ороод ирнэ. Гэрэл тусаал хэрэг чинь нөгөө нэг одоо цэжэр усгах байхгүй нөгөө спотлайт манайхаар юу гэдэм бэ? Яг одоо тэр хүмүүс тусгадаг нэлийн хүчтэй бүштэй. Одоо ийш нь тусгадаг байхгүй нөгөө. Тэгээд хүн болгонд чинь нурааны өндөр өөр штэ тэгээд. Юу ч харагдахгүй байстай. Доошо. Одоо л шиг. Нэг тиймэрхүү юм болно. Яг тэгээд цээж рүү энэ тааруулахгүй болохоор зэрэг нөгөө ямд бүжиглж байгаа. Ингэж хараад ингээ харахад нөгөө партнер хайгаад хайчих. Нүд гэлбат. Болохоо нүд гэлбат гэхээр зэрэг. Тэгээд тиймэрхүү юм зэн даасан жоохон тод гэрэл даасан. Маш олон бэлтгэл. Тэгээд зөндөө юм. Тэгээд тийм бүх юм нийлж ижил юм болно. Тэгээд нэг яг гэдэг хунтнуурын нэгдүгээр үзэлийг хийж орж ирчээд арчаад 200 хүслийн дундор жоохон завсарлаад тэгээд
нөгөө цагаан хонгоц бүжгэлж явахаар жоохон хүлээдэг байхгүй. Тэр хооронд хөлс сад тавьдаг байхгүй. Тэнгүүс нөгөө будаг шунга байдаг юм чи урсчин. Тэгээд яг тэгэж будаг шунга урсгаас өмнө нөгөө хөлсөө арчихгүй болохгүй. Тэгээ нэг одоо салфетик ч юм нэг арчууч юм бэлдэж байхгүй. Заримдаа энэ тал тавих гэсэн нөгөө тал тавьж тавьчихна. Тооч. Тэр жаад авахгүй. Тэнгүүс нөгөө тайцны нөгөө жижиг хэрэглэлийн зарим ихнэр чи бүгдийг мэддэг болсон чи энийг энэ тавьсан байл энийг аваад ирсэн чи энийг ануулаа хаач гэдэг. Нөгөө одоо тайцны одоо жижиг хэрэглэлийн хүмүүсийн боон ч тэгэл илүү хол явахгүйгээр нөгөө юм чи бэлэн болж байгаа байхгүй. Нөгөө жоохон юм дэр заримдаа нөгөө тоглолтын гарахаас өмнө зарим тасарна. Тасарна. Тий. Нөгөө тоглолт нь хувцсны арт. Тийм байж. Тасарсан шүү гэхэд бэлэн зогсож байгаа юм. Хоёдлын. Яг бүх юм бэлэн байж байгаа байхгүй. 100 хэрэгж байгаа юм. Үгний анхаарал зөөрсөн гэсэн байна. Тэгээд нэг тийм дээ. Нэг хөгжилтэй нэг юм ярьчих нэг юм тийм. За. Яадаг байхгүй анх театрт орчод зайлуул ядуу. Сургууль дөнгөж өгсөн оюутан юм тийм дээ. 19 та. Юу л вэ? Итгэл өөр юу ч байхгүй зайлуул. Юу л вэ итгэл. Итгэлээс өөр юм баг. Би чадна гэсэн итгэлээс юм баг. Тэгээд зайлуул нөгөө нэг юу ч байхгүй юм чинь нөгөө балетын бандаж байдаг байхгүй юу? Бас тустай бандаж нэг манай хөрөл бэлж гэж ярьдэн штэ. Хасан бандаж нэг яг нурууны юу гэдэг салтаар ороод тойно нарийнх уяат. Тэгээ тэрэнгүү үсэрч өмсдүүлэл ахаар зэрэг нэг цус мусаа шиг гэж байгаа юу гээгүй нэг тоглоод байгаа байхгүй. Тэгээ заавал тэрнтэй бүжиглэх хэрэгтэй. Тэгээ ялангуяа трикот өмсгөө цэвэрхэн харагдана. Тэрнийг өөртөө хийдэг гэсэн байхгүй. Өөртөө. Тий. Үнтэйг нь хөдөлж авах зэрэг дийлэхгүй юм чинь нөгөө тэгээд тэгээд эмэгтэй хүний шилэн триконы яг энэ гойны хэсэг гэдэг чинь тэр жоохон зузаан байдаг та нараа. Зузаан тий. Тэрний 3 давсгалч яг таардаг байхгүй. 3 давхарлахаар. Тий. 3 давхарлал яг урт хэсэг нь. Яг тэгээд тэрнийг хамгийн өмнө талхыгаа юу гэдэг ороогоод тэгээд нуруугаараа хараад иржийн хойдлохын иржинд ойдог байхгүй. Яаж жагаад хамгийн хөлс гардаг хэсэг нь тэр байхгүй юу? Баян тасарч нөгөөт нь нуц нь үжирээд хөлсөөр яваад. Тэр бандаж дагаал театр руу орж байгаа юм шиг. Унтнор. Хамгийн ихний тоглолт баг. Ааста нөгөө итгэлтэй гараад ирчих юм шүү. Цагаан трикотой. Маань л гараад ирсэн. Яас. Сулраа явчлаа шүү. Тас. За энэ юу болчих. Хүү сулраад тийш бүр дүнгэж эхэлж байгаа шүү. 45 минут үргэлжлэн шүү. Нэг дөрөв эхэлж байна. Балраа нөгөө тасарчлаасаа гэж бодож байгаа. Яг л гавчаал бүсээ байдгаараа гавчаал яваал. Уул ингээд жүжиглээд наагур цаашаа яваад ямар сайхан үзэгсэлтэй энэ юу байгаад жүжиглэх хэрэгтэй байхгүй танд чинь. Би хөлж чаддгүй. Зогсоол. Хэн хажуугаас нөгөө балет мастер найрагч хоёрлоо ойрлоод байна шүү. Чи яадаг мануухай вэ? Чи наана чулуун хад боллоо. Чи жоохон зүйлээ тэгээ чи яаж чадаахан болоод наадгаа чи твцгээ юм болоод орлоо. Гүлээсрээ ороод хэлж байгаа. Багшаа. Миний азан ман басны хөдөл тасарчаад хөлж болтгоо гэсэн байхгүй. Хилдэг нь борж байгаа байхгүй. Ерөөсөө хилээд ерөөсөө хормогон зур тайзанд байгаа бүх хүмүүс тарч байгаа нөгөө чинь нөгөө мэдээлэл. Тэгэж манай ангийнх нэг хүний мод уртаа навчнууд чинь намайг тийш нэг дагуулж яваад ийш нэг дагуулж яваад ёстой жинк намайг бол чадж байгаа байхгүй. Би болдоо яг л болдоо гэж байдгаараа хичээлээ бүр нөгөө хэд намайг бүр ингээд муухайлахгүй тий. Хэцүү байгаа байхгүй надад. Байдгаар бүхсээ чангалаад нөгөөт нь бүр сулраал байгаа байхгүй нөгөөт чинь. Тэгээд нөгөөт нь сулраад ингээд бүр унчих юм бол нөгөө ноён хангаа бол тэр бүрчтэй чинь ингээд зугаад болохгүй байт юм байгаа ч гэдэг чинь. Эвгүй шүү дээ муухайтай дайцсан дээр яаж бөөн гэрэл цагаан трикотоо нэрсэн болохгүй тэгээд за хавчж байгаа л тэгэл арай гэдэг нь дуусах юм чи байх нь найруулагч тайз гэрлийн хүмүүс чинь ингээд 0-9 нас ингэцэг нээж байгаа байхгүй. Намаа тэр үртэл юу тэр хүмүүсийг зурж хэрүүл хийх. Нэгдүгээр дууслаа шууд 3 давхарлаа гараад нөгөө цолиг өрөөнд ороод ойж байгаа байхгүй нөгөө чинь. Харсан ерөөсө нэгхэн уяа ерөөсө ингээд зогч байгаа байхгүй. Тэр ингээд татлаад бол ингээд тасарч байгаа байхгүй. За тэгсэн мөн чи баларх байсан байхгүй. Тэнгөт мянц усаар ингээд тасарч. Ингээд тасар мөн овсон гэж ойлоод. Тэгж яаж жагаад 3 дугаар үслээр бас гардаг байхгүй. Тэрэг өмсөөр гардаг юм байгаа шүү дээ. Мянц ус бүдүүн хатуу нэглээд ойцсон байхгүй. Бүжиглээ дууссан чинь спан бүжигсэн байхгүй. Ууцсан дээр хорсоод болдог шүү. Тууч яг цэвэр өсөрччээ гэж бодвол. Тоглолт дуусаад ашиг харсан чинь ийм том цэвэр өсөд хагарсан байгаа шүү. Нүгөө яац өдрөө яац өдрөө энэ чинь гэж бодоод. Яасан ч өдрөвдөө хайшаа чимтэй. Тэгсэн тэр өдөр тэгээ дуусаа гэдэг одоо.
тоглолт дуусаад хайраад унтдаг юм байгаа. Өглөө нь босон ч байхгүй. Бүкс булраад хөдөлж чаддаг. Босч чаддаг. Битүү бодцоо. Чангалсаар байгаа нөгөө бүкс чи ерөөсөө бүр явж чадахгүй, шатаар бууж чаддаг. Би шатаар буруугаар буужсэн ингээд зөөлөх ингэж. Тэр нь 7 хоног үргэлж байгаа юм чинь ёо ястаа нэг шок байсан тэгээд нэг ястаа нэрээ. Атлетаа тийм байна. Тэгээд иймэрхүү юм болно тийм. Хурцсан ярьцлаа тийм. Нэрэл жаргал зовлон гэвэл олон зүйл нуугч гэдэг бах те тайзны артал. Ер нь балетны хувцас хэрэглэл маш чухал юм байна те. Сая хөгжөлтэй дөрөвгөө сонсоод өртөл. Тэгэхээр балет чинь бас хамгийн чухал нь одоо энд байгаа энэ гутал шүү дээ. Энэ гутлын цаадах жаргал зовлон юу байна? Хурууны тэр байрлал яг ямар байрлалтай яаж бүжээд юм. За энэ хор зэрэг эргэжтэй хүмүүсдэг. Энэ бол эмгтээчтэй хүмүүсдэг. Тэгээ эргэжтэй энийг өмсөхгүй. Энийг эргэжтэй өмсөхгүй. Тэр зэрэг эргэжтэй хүмүүсийн хуруунд дээр га бүжиглэхгүй гэсэн. Бүжиглэхгүй юм шүү дээ. Эмгтээч энийг бүжиглэн. Яг тэр зэрэг дасгалаа хийхдээ энийг өмсөд тайзан дээр гарахтаа энийг. Тэр зэрэг эмгтээ хүмүүс хоёулыг өмснө. Эргэжтэй хүмүүс ганцхан энийг өмснө. Тэгээд одоо энэ хатав шүү дээ. Нилийн хатав. Тэгээд цавтад аав. Тэгээд анх энэ дээр бүжиглэжсэн дээр үеийн хүмүүс болохоор зэрэг урданд их зөөлөж байдаг байсан. Тэгээд түүх мах хийдэг гэсэн. Мах. Тийм түүх мах хийгээд тэгээд дээрс нь хөлөө хийгээд яг зэрэг одоо хөл ингээд орно шүү дээ. Ингээд зогсож байгаа шүү дээ. Тэгэхэд яг одоо энэ дээр тулах юм бол нөгөө хуруу хумсж байгаагаар бүр болох юм байна. Тэгээд энэс шилтгийлээ ягаад юугаа хайцсан баг. Нөгөө мах хийдэг гэсэн. Одоо болохоор зэрэг янз бүр юм байл. Зөөлөвчнүүд ёо зөөр. Тэгсэн чинь бас зарим энийг бас нэг ямар ч юм хийдэггүй бүжиглэх хүмүүс ч байна. Бас тэгээ сурцсан. Тэгээ сурцсан хүмүүс ч байна. Тэгээд зөндөө олон хийдэг хүмүүс ч байна. Тийм ээ тэгээд ийм хатуу. Энэ болохоор зэрэг юу нөхрийн шир гэдэг байхгүй. Ширээр хийгээд. Тэгээд энэ дотор нь болохоор зэрэг юу энэ төмөртэй. Яг энэ номныхаа хэсэгт. Тийм тэгээд зөндөө олон төрөл байна энэ дотор. Энэ арай шүг, арай нэг үзүүртэй, арай өргөн ч юм уу. Арай зөөлхөн ч юм. Тэгээд яг ямар дүрээс дүрлж байгаасаа шалтгаалаад хатуу зөөлөнгөө өөртөө сонгодог. Тэгээд энэ болохоор зэрэг бэлтгэлийнх тэгээд энэ юм иржэнтэй. Шууд угалцсан, шууд тайлцсан. Тэгээд тоглолтын дээр өмсгөл болохоор зэрэг энэ иржэнтэй дээрээс нь дахиад юм юу гэдэг. Юм туус өгдөг. Тэрүүгээр ингээд дээш нь ингээд уйцсан байдаг шүү дээ. Тийм байна. За тэгээд энийг юмсчээсээ октоодын хөлийг харахаар хаяа бичсэн өрөвдөд гэдэг юм. Тэгээд миний нэг Америкт хэлж байхад байсан нэг охины хөлийнх нь 3 хорооны хомс байдаг гэсэн. Чигчээ яд дунд хорооны хомс нь байхгүй зүгээр л нэг юм хор юм. Нэг тийм тэгээд тэгсэн чинь сүүлд нөгөө бүжиг хүүхдүүдээс байгаа хүүхдтэй болсон гэдэг тэгсэн чинь юу хомс нь ургацсан гэдэг. Буцаад. Тий, тэгж тэгээд. Тэг бас л нэлийн төвчээр хэрэг шаардлага хэрэгтэй. Тэр чинь нөгөө юу удаан бүжиглэхээр зэрэг нөгөө хуруунд хоорондоо хавирлаад хичнээн юу гэдэг зөвлөжтэй байлаач гисэн. Нөгөө хуруунд хавшин дээрээс нь удаан 2-3 цаг бэлтгэл хийлээр зэрэг яалж яг цэвэр өсөрдөг юм байл. Цэвэр нь хагардаг юм байл. Хагарцсан дээр нь дахиад бүжиглдэг юм байл. Бэлтгэл хийгээд идэг юм байл. Нөгөөдөл нь эвэрч эхэлдэг юм шиг байна. Тэгээс үлдэн мэдрэхээ болж эхэлдэг юм. Гитар тоглоод өндөг мэдрэхээ болдог. Тэгээд зарим бүр тийм байхгүй хүмүүс байдаг юм дөө. Гэхдээ тийм баг нэг ингэж хэлэхээр зэрэг манай хүүхэнд ууралтай юуны шолмос өдөн штэ нэг шүүрэн дээр явсан. Тэрнээс нэг гар өдөн штэ. Тэр шиг болсон хөлтэй хүүхнүүд байд. Яа. Зөвлөсөн тийм гоо сайхна зөвлөслөө. Тэгээд эрэгтэйчүүд нь болохоор зэрэг улан жах өөр байгаа юм. Тэр тусдаа. Тийм ээ тий. Тусдаа. Тэгээд юу гэдэг балетын тийм чишин болохоор нэлээд төрлөөд. Тэгээд энэ болохоор нийлцсэн ултаач байна. Тусдаа ултаач байна. Ганцхан энчийн арьстаач байна. Тэгээд янз бүр. Тэгээд сүүл болохоор зэрэг янз бүр юмуд гараад ирсэн болохоор зэрэг. Тэгээд энэ чинь юу гэдэг энэтэй адилхан хэрэгцээтэй. Тэгээд энийг нь хэлээ юм шүү дээ. Энийг татхаар зэрэг юу гэдэг энэ нэг төрийн хэсэг гэдэг юм уу? Ингээд өрчөөж байгаа харж байна. Чангарч байна тий. Тэгээ ингээр зэрэг яг гэдэг ингээд хуруунд дээр ахлаар зэрэг энэ хэсгээр ингээд хангалтцахгүй гэсэн үг байхгүй юм. Ингээ хангалтцвал бүлэг болчихно. Тэгээ одоо бүгдийн энэ хэсэг ингээд нэг сул байгаа. Сул гарахгүй юм тий. Тэгээ нэг хөлний одоо шагааны энэ хэсэгт ингээд хий гарч ингээд нэг овоож гарч ирэхгүй гэсэн үг. Тэгээд энэ каскадын болохоор зэрэг яг уяа гэдэг сундаггүй. Эрэгтэйчүүд гэдэг нь 5 болохоор зэрэг сундаг ирж байгаа байдаг байхгүй юу?
Тэгээд энийг яг өөрийнхөө хөлөнд тааруулж байгаа чангалцсан. Тэгэхээр зэрэг өмсөж байхад болохоор юу гэдэг энийгээр ингэж хангалтцахгүй. Тэгээд хөл илүү цэвэрхэн харагдана гэд. Тэгээс эмэгтэйчүүдийг болохоор ерөөхдөө байнга энэ өнгөөрөө. Торох шиг материалаар хийсэн өнгөөрөө. Тэгээд энийг жоохон хитрхийг ялцаалах юм бол хүүхэд пүдэрдчихдэг. Жоохон өнгөө шингэн гэдэг. Тэгээд дүрээс олж шалтгаална. Тэгээд эрэгтэйчд болохоор зэрэг юу гэдэг өмсөж байгаа терконоос өмсөж байгаа хувцсны өнгөнөөс шалтгаалж өнгөнүүд нь өөр байна. Энэ болохоор юу гэдэг нэг бейс ч юм уу юм шаргалт өнгөтэй байгаа. Тийм ээ. Цагаан байна, хар байна. Биений өнгөтэй байна. Бүр юм солонгорс хоёр баруун зүг өөр өнгөтэй ч байна. Тэгээд байна да. Тийм ээ. Тэгээ эрэгтэй эмэгтэй гутал бас өөр байт юм байна гэдгийг мэдэж авлаа шүү дээ, тийм ээ. Энэ дээрээс бас дахиад юу арсаар арсын төрөйтэй гуталж байна. Төрөйтэй. Төрөйтэй. Дөрөөсөө шалтгаалаад бас дөрөйтэй гутал юм. Дөрөөсөө шалтгаалаад тухайн үеийн балетаас ямар балетаас шалтгаалаад гуталтай. Энэ тавчигтай. Ерөнхийдөө сонгодгоор бол сонгодог яг сонгодог гэх юм бол энэ тэгээ цагаан тэрко цагаан тавчигтай. Өөр тэгээд балет бүжиглэхэд чухал хэрэгсэл өөр юу гэдэг юм бэ? Гутлаас гадна. За эрүүл байх юм да. Эрүүл гэмтэл бэртэлгүй байх хэрэгтэй юм да. Тэгээд яг байнгын бэлтгэлтэй эрүүл чирэг байж ижлээ гэл сайн бүжиглэл сайн. Одоо дүрдээ орж. Шүү дээ. Тэгэхгүй бол тэгээд нөгөө 1000 одоо энэ гоё байгаад 1000 энэ сайн байгаад өөрөө яг нөгөө эрүүл чирэг байж чадахгүй бол тэгээд бас л удаа. Тий. Дэшин шиг болох нь шүү дээ. Тэжигээ дэшин шиг болно тий. Тэр сургуулаа товчгоон хүмүүс товчгоон танилцуулсан. Сургуулаа. За сургууль байгуулаад сая өнгөрсөн 6 сарын 4-нд яг 10 жил болсон. 10 жил. Тэгээд ерөөдөө аль бие усны бол 3 багштай. Нэг нь би, нэг нь манай эхнэр, нөгөөт нь манай найз. Яг анх байгуулж эхлэхээс хойш хамтдаа 3 багштай. Тэгээд сургуулийн маань хамгийн бага нь бол 4 настай. Хамгийн дээд нь болохоор зэрэг 80 гаруй насны. Би одоо яг тухайн хүмүүсийн яг насыг нь асуух болохоор зэрэг за 80 нэлээд гарцсан байна. Даа л би таамагс та хэдтэй вэ гэж асуух болохоор зэрэг яг тэр насны юм бол нэлээд юм байна. Тэгээ яг тэр насны хооронд хүүхдүүд насан туршид яг багшлаад. Тэгээд анх сургууль нэрээ 10 жил болж байгаа болохоор зэрэг юу гэдэг вэ? Одоо арай мэрэгжлийн бүжигчин, мэрэгжлийн балетын жүжигчин гэдэг юм хэмжээнд одоо бэлтгэж арай болоог байна. За сурагчнаас бага наснаас өндөр насны олон хүмүүс байгаа юм байна. Нөгөө сая одоо айхтар цар тахал боллоо шүү дээ. Коронавирусын нөлөөгөөр олон газар зогслоо. Тэг зогсолт хийлээ. Энэ танаа сургууль юу хэрхэн нөлөөлж яаж таамд болов? Онлайн гэхээр бас нэг нэлийн хүн зохиолоос яг тэр жил сургуулийнхаа тоглолтыг хийх гээд яг бэлтгэлийнхаа яг эд дунд байсан. 8 сар тоглоно гэж яхад 4 сард наач таг зогсоо гайцсан шүү дээ. 2 сар. тийм шүү дээ. Тэнгүүд чинь нөгөө яг тоглолтоо хийнэ гэсэн нэг өндөр сэтгүүд тавьд юм байсан хүүхдүүд ч ястаа чихэн нав сумд юм байгаа сэтгэл санаагаар. Маш их бэлтгэл хийсэн байгаа шүү дээ. Тэгээ бүх тэр хийсэн баг бүтэн жилийн төлөв байхгүй болчих واخхой. Тэгэнгүүт яах вэ? За ямар ч усны холбоо тогтоож за нэг онлайн хичээл хийгээд тэр нэг бол яг хамгийн ихний сард 4 сард яг үргэлж туршилтын байдлаар яг үн хэрэггүй ямар ч холбоотой л байгаад байгаа гэдэг хүүхдүүд. Тэгээд зумаар анхныхаа хичээл гэрээс онлайнаар хийгээд дараачих нь сараас яасан ч нэг ээж аав нь хөөе та нар чинь юу сургууль төлбөр юм юу болж байна тэгээд бид нар өөрсдөө хэлээг байхад нөгөө ээж аав нь сургуулийн төлбөрөө юу гэдэг нь барьж ирж төлөөд тэгээд дахиад нөө 6 сард нэг сул тавьсан да нэг хагастай. Тэгэхэд нэг хүмүүсийн тууг яг багасгаад яг талаар нь талыг нь онлайнаар талыг нь сургуультай талыг нь онлайн талыг нь сургуультай. Тэгээд яг тэр маягаар явж исэн чинь ерөөхдөө хүүхдүүдийн сэтгэл санаа ерөөхдөө яг л уналтын л байдалтай байгаа байхгүй юу? Минь зааланда ирж байгаа баярт би үнийг харж байгаа гоё байгаа ч гэсэн яг нэг сургуулийн тоглолтонд бэлтгэл хийжсэн яг коронавигаас өмнөх үеийн байдалд очихгүй л байгаадсан. Яах вэ гэдэг. Тэгээд ямар ч гэсэн за нэг шинэ жилийнхаа тоглолтыг бол хийх зүйтэй юм. Бөөнөр нь хийж чадахгүй. Нөгөө бөөнөр нь нийлж авчирсан хоолоогоо хийж чадахгүй. Жил болгон хийдэг тоглолт хийж чадахгүй. Яах вэ? 2 өдөр тайзаад түрээслээд 4 хэсэг хувааж байгаа байхгүй нөх хүүхдүүдээ. 4 баг да. Өдөрт 2 удаа. Тэг өдөрт 2 удаа өглөө орой өглөө орой
бас нөгөө тайзанд бас хорон цаа гарахгүй болохгүй. Тэгээд нөгөө хүүхдүүдээ ер нь босгоор нугаасан л та нөгөө нэг ангийнх нэг бөөнд нь биш. Одоо 4 наснангуу 5 6 7 8 10 12 тэгээд хамгийн том нь 17 8 та хүүхэд. Яг бүгд нэг 10 хэд 10 хэд нугаа 4 хуваагаад. Тэгээд ээж амдар гэрээсээ 2 хүн хацар. Хүүхдүүдийг л тооцохгүй. Тэгээд бичлэг хийнэ гэдэг. Тэгээд тэр тоглолтыг хийсний дараанаас жоох өөрөлдөж ирж байгаа юм л та. Ээж аав нар хүүхдүүдээ бүжиглж байгаараа сайхан байгаа юм. Ойрд бүжиглээгүй хүүхдүүд өөрсдөө сайхан байгаа юм. Тэгээд юу гэдэг нөгөө нэг тайзан дээр гараад ирсэн хүүхдүүд нэг хэсэгтэй гэдэг сэтгэл нь өөдрөг яваад идэг л та. Тэгээ нэг хэсэг яваа гайг бол. Тэнгүүц дахиад жоохон мундаг байгаа байхгүй. Дахиад нөгөө коммент сунжраа алтай нөгөө сургуультай явж чадахгүй болоо. Нэг болоо нэг болохгүй гэл. За яах. За амар ч сургуулах тоглолт хэрэг өнгөрсөн жил хийсэн тоглолтоо заавал хий. Одоо яадгийн нөгөө одоо вирус нүн таалбар нэмэгдсэн ч гэсэн нүдэ ханж байгаа тийм хамаагүй одоо дундаас нүг авах харин нүдний урдсан сэргийлэх хамгаалах тийм одоо бүх юмыг ариутгадаг яадаг байдаг гэсэн нэг харин тултлан шүү ойлголоо. Тэгэл яг одоо 8 сарын 11-нд тоглох юм. Яг одоо тэр бэлтгэлээ бацаагаал тийм бацаагаал явж байгаа. Тэгэл хүүхдүүд зин хооронд тэгэл нэг унаагаал нэг босоол нэг унаагаал нэг босоол яг тэгэл яаж хахад нөгөө хүүхдүүдийн нэг шилжтийн нас нь нэг одоо болж байгаа юм шиг тий. Бас давхар намайг зохиостой. Нүд нь хэргэлдээл огтуч бас айхтар юм. Тэгэл тэрнээс одоо уурлаад ах хэцүү. Тэгээд би өөртөө ч хэцүү юм ч яалаа гэж уурлах. Хараал. Тэгэхээр нэг Японы үстэй Аттакаку мимаморо гэдэг чинь анзаараад юмгийн зайлгаж өнгөчөөд л за хийх юмгийн цаа хийлгэчээд л тэгээд л явж байна. Тэгээд яг энэ сургалтын тоглолтны дараанаас арай нэг байдал арай өөр болох байх. Хүмүүсээс тэгэл санаач гисэн. Тэгээд дээрээс нь нэг ээж авс их юм байдал ч гисэн. Тэр нь ламч сарал явж байна тийм. Тоглолт авч даван болох гэж хичээгээд явж байгаа. Одоо 8 сар тоглолтоо хийх гэдэг хүүхдүүд бол нэлээд хүлээлттэй байна тийм. Ялангуяа жижигнүүд нэг жижигнүүд бол одоо ийм ховцсон юмсан, тийм ховцсон юмсан гэсэн тэгсэн яадаг гэдэг л. Одоо та сургуулаа байгуулад бас 10 жилийн нүрийг үзсэн байна шүү дээ. Тэнгүүт энэ хугацаанд одоо жинхэнэ балетчин одоо байж чадгаар ч юм уу тийм өөрийн гарын шав бэлтэж гин үү? За гарын шав бол бүгдээрээ домины шав нар тийм бүгдээрээ. Одоо зөндөө олон охтуудтай зөндөө олон хүүхэдтэй болсон юм шиг тийм. Яг өөр хүүхдэд шалгах болчихсон байна шүү дээ. Ингээд заагаад ирэхлээр зэрэг тэр дундаас нь тэр үнэхээр авьяастай хүүхдүүд байна. Авьяастай гэсэн өөрөө тэр болох юм гэдэг мэрэгжлийн бүжигчин болохыг хүсэхгүй ч гэдэг юм те. Зарим нь яг би хаан ч гэсэн балетын биш ч гэсэн үнэхээр дуртай ч юм уу. Яг төгс гэдэг юм те. Одоо балетын жүжигчин болох, одоо балерина болох би хаатай. Чин хүсэлтэй, ярилцтай хүүхдүүд ивэл байна. Тэдүүсийг харин яаж өнгөлж, яаж одоо зүгээр тархийг нь угаагаад танаа багш шиг угаах хэрэгтэй нэ. Тэгээд манайх шиг угаах хэрэгтэй. Тэгээд багшаа юу хийснэ одоо эргэж санаалгаа юм л та. Яаж ийлээ. Тэгээд яг тэр хүүхдүүд дээр яг одоо яаж хахад нөгөө шилжин нас гэдэг юм чинь бас жаахан төвхтэй нөгөө мааш нь савлгаатай яг. Нэг өдөр мундаг хичээ, нэг өдөр унтарсан ороод төрнө. Нэлж бэлтэлтэй л. Тэгэхээр зэрэг нөгөө хүүхдүүд чинь яг тэр үдээр нь одоо загнаад болохоор зэрэг унтсан байгаа хүүхдүүд бүр унгаач. Жаахан нааштай сантай нөгөө хүүхдүүдийг нэг ямар ч зүйл тоглолтыг одоо сургуулийн тоглолтыг нэг дуустал нэг жоохон томор цайтайхан шиг хараад тэгээд тэр тоглолтын дээр юу хийж чадсан бэ те ямар юм боломжтой байсан бэ тийм болохоор ч та нарт ийм хийлгэж байгаа. Үнэхээр боломж байхгүй те чадахгүй байсан бол та нарт одоо хэнийг те нэг ийм хийлгэхгүй гэдгийг арай ойлгох болов гэж боддог юм л да. Тэгэхээр тэр багш нар ч угаасаа одоо сурагчдаасаа шавнараасаа үргэлж илүүгэл хүсэж байдаг шүү дээ. Улам илүү сайхан болохыг те улам илүү мундаг болохыг л өнөөдрөөс илүү маргааш бэлтгэл нь бүр те 7 хоногийн дараа бүр илүү болсон байх юм. Илүү юм хүлээгээд байдаг. Магадгүй тэр нэг хүүхдүүд илүү одоо нэг эсрэгээр бүр дарамт болж мэдгүй. Тэгэхээр энэ одоо юу гэдэг нь жаахан тунгийн тааруулах хэрэгтэй. Тестажингийн тунгийн тааруулаад одоо жинхэнэ яг тунгийн тааруулаад явж байна. Бол навьяас төгтөд би. Тэгээд одоо энэ коронагийн ч үе байна. Сэтгэл санааны савгаа дээрээс жилийн насны савлгаа дээр сонгол соёлтой гүйцэж явж чадахгүй яаж чадахгүй энэ гэсэн. Яг дуртай найзуудтай хамт уулзах чадахгүй тоглолт одоо ийшээ дэше явж чадхаа болцоо хөтсөн. Тэгэл одоо яг сэтгэл санаа бол жоохон савлгаатай байхаас аргагүй юм шиг байлээ л дээ.
Эхнээс тийм л үгдэмдээ шавнар бол байгаа. Тэгээд юу гэдэг яг багш сургууль гэхэлэр зэрэг яг ганц хүний ажил биш. Би мунддаг энэ авьяастайг харж байгаа ч гэсэн нөгөө хоёр хүн эхнэр нөгөө найзмаа нөгөө багш нараас юу гэж харууллаа. Үгүй наач арай биш одоо энэ дээр нэхгүй надад сэтгэл нь жоохон эмзэгштэй ч гэдэг юм те. Наазын хүстэй ч гэсэн одоо юу гэдэг олон хүнтэй байх л зэрэг наад яг байж чадахгүй байхаа. Тэгэл янз бүрийн багш болгоноос өөр өөр гарч ирсэн олон зүйл харна л да. Тэгээд тэр зэрэг шууд цаг орох юм шиг байна. Тэгээд тэр болгондоо яг одоо өөрийнхөө зөв гэсэн юмд итгэлтэй байна. Одоо гоё чадaltaй боломжтой хөттэй бол одоо илүү өнгөлөж явна илүү урамшуулж явна. Тэгээд бас нэг улсын сургууль биш яг хувийн сургууль болохоор зэрэг нэг хүүхдийг гитерхий бас ингэж байх бас нөгөө хүүхд бас шодрох биш шүү дээ. Тэгэхээр улаан цан тэгээд яж чадахгүй. Бас хаяа ганц нэгээр байх ч юм аа. Нэг чихэн дээр нь ч юм уу эсвэл одоо юу гэдэг одоо уцаар ярьж явах таа ч юм уу те хаяа нэг одоо би ганц одоо хамт бүжиглэж явах түүний бэлтгэл дээр ч юм уу те одоо нэг ганцаарлсан бэлтгэл дээр ч юм уу тиймэрхүү үед нэг тиймэрхүү яриа жоохон урмын авдаг ч юм аа. Тиймэрхүү байдлаар ярьж байгаа. Илийдэг хүүхд бол би. За одоо яг одоо бид нар одоо ингээд зүгээр балет бүжгэлдэг ч юм аль эсвэл сонгодог бол урлаг нэгт их сонирхдаг ч юм уу. Тэнгүүд бидний одоо нэг тархинд зүгээр Америкийн поп дуу ч юм уу те Монголын поп дуу ч юм. Ингээ байнга байдаг. Тэнгүүд таны хувьд сонгодог урлагийн одоо балетын жүжигчийн хүний хувьд таны толгойд яг ямар төрлийн хөгжим эргэлж идэг вэ? Бүр юу гэмдэ. Айгу сонсоод гайх баха. Аа. Сүүлийн үед тий. Рок бүр жоохон хүндэрчгээд байдаг юм аа. Нөгөө sleep note энэ төр гэдэг шүү дээ. Sleep note. За тэгээд жоохон өнгөрөөд ирэхээр зэрэг Metallica. Тэгээд Michael Levingston rock. Pink Floyd энэ тэгээд яваад. Тиймэрхүү юм байна. Тэгээд сүүлийн үед одоо бүр хүндрэх гээд байгаа мó альсвал одоо бүр сонгогдож байгаа мó нэг Vivaldi энэ төр гэдэг нэг сонгодог зохиолчдын хөгжим нэг сонсохоор зэрэг дуулсан сонсч байгаа байхгүй юу? Болно. Тэгээд одоо тэр хөгжмөс чинь бөө юу гэдэг гүн ухааны бүр айхтар нөгөө нэг мундаг зохиолууд байждаг. Тэгээд сүүлийн Vivaldi-гийн хөгжимд жоохон живчих гэдэл. Тэнгүүтээ бас өөртөө бас жоохон тормос гიშгээстэй. Тэгээд бас хаяа бас нэг дуртай дуунууд байна. Нөгөө Miserable гэдэг мюзикл байдаг да. Les Miserables гэдэг. Тийм би л мэдгүй юм. Сайн мэдгүй юм. Юуны Францын нөгөө авсгалын тухай. Тэгээд нэг охин байж байгаа. Нэг хүүхдэд хийжих гэдэг тооны Парис дээр ажиллаж байдаг. Тэгээд зайлвал нөгөө хүүхдийг харж үлдсэн хүүхдүүд нь ухаан мэдийн хоосон мөнгө нэхэд идэг. Нөгөөд нь яаж хахад дайн байлдаантай болж байгаа ядуугаар сайжилж байгаа хүүхд тэгээд байдгаа бараал бүх хүүхдтэй явуулна. Тэгээ нөгөө мөнгө нь хангалтгүй. Тэгэл мөнгө явуулдаг зайлвал тийм охины тухай. Тэгээд охин сүлдээ нөгөө амьдралаасаа болоод ажилласаа гараад тэгээд тиймэрхүү мюзиклэт. Тэгээд юугаар YouTube-ээр үзээрэй. Үнэхээр гоё хөгжим гайхамшигтай. Би өөрөө дуунд муу болохоор зэрэг одоо айлж өгмөр л байна. Нэг дуу сонсох айгүй бол шал өөр юм байна. Даад бүр шоолж ийнэ гэдэг гач юм байна. Тэгээд тэрний дуунууд байна. Тэгээд ганц нэг юм байна үгдээ. Нөгөө тэр охины ганцаараа дуулдаг хэсэг нь байна. Аавынх нь өргөж авсан аавынх нь дуулдаг хэсэг нь, сүйд залуугийнх нь дуулдаг хэсэг байна. Тэгээд тэнд чи яг тухайн үеийн Францын яг тэр ховсгалын үеийн яг ховсгал гарч явах үеийн юу болохоор зэрэг ховсгал залуучууд яг ховсгал хийж байгаа залуучдын тухай. Тэгээд нөгөө тэр охинтой үргэжсэн одоо тэр ээжийнх нь тэр нөгөө одоо үргэж байгаа хүүхдийн тэр ховсгал хийж байгаа залуугийнх нь найз охин тэр одоо үргэж авсан байхгүй тэр охиныг одоо тэр тэгжээжсэн холтон үлсэн охиныг. Тэгээд тэр өргөж авсан аав нь тэр өөрийнхөө өргөж авсан охиныхоо нөгөө хүүгийн ховсгал хийгээд яг алуулах гэж ахна аварж байгаа шатдаг юм байна. Тиймэрхүү байдлаар нэг жаахан нэлээд юм инээлттэй нэлээд сэтгэл нэг хэсэг кинон гараад айхтар юм болсон шүү дээ. Тэгээд тэрнээс нь тэгээд Японд сая юунд театрт нь юу гин үзээд амьдаар нь мюзикл хийх яг Япон хэл дээр. Тэрний дуунуудыг сонсно. Тэгээд рок руу сонсоод зэрэг бүр үсээ хусаад юм бол бүр ургуулад шивс хэлгүй санагдаад байна. Тэгээд тэгэхээр зэрэг бүр ингээд тоомс шиг.
Би таныг зөвхөн нөгөө балетын сонгодог хурлын хүн сонгодог хөгжим. Нөгөө Бетховен тийм Моцарт тийм төлөвлөгөө сонсдсон болоо гэж бодохгүй. Юу сонсохын хувьд гэх юм уу яг зорь сонсно гэх юм бол яг өсөөлөө зорь сонсоод байгаа нь Вивальди байгаа юм л да. Тэрнээс юу гэдэг яг нэг яг ямар нэг уран бүтээл хийж яхад бол сонсож байгаа сонсолтой ойлгомжтой Моцарт нь ч байна. Чайковский ч байна. Бүгдээ байна. Тэгэхээр тэр ухаар зүйлүүд илүү сонсохоос илүү яг ажлын шогмоор сонсохоор өөр аргагүй байдал. Тэгээ тиймэрх юм чи удаан сонсоод ирэхээр зэрэг сүултээ чинь өөр яа болоо гэж сонсдог. Ягаад гэвэл нөгөө шилхүүн чиг ялангуяа яг оны сүүлээр тоглолдог шүү дээ. Тэгээд оны сүүлээр тоглолдог болохоор тэр чинь баг бүтэн сар хагас бэлддэг байхгүй юу? Тэгээ өдөр болгоо нөгөө хөгжмөд сонсож байгаа шүү дээ. Өдрийн хэдэн ч удаа. Бараг зүудл сар хагас сонсож байна. Тэгээд яадаг байхгүй юу? Тоглолт дуусчаад нэг хачи хожигийн Олимпос хоолгоод мундаг гоё. Юунд суудаг байхгүй юу? Лифтэн суугаад доош боожсэн чинь яг лифтний радио гарна. Шилхүүн чиг явж байгаа байхгүй юу? Йоо болио гэж бодчихсон. Тэгээд яг юм тийм юм хийх тийм жоохон хитрэл ирэхээр зэрэг юм тийм. Хамт ажиллаж байгаад бол яхахгүй тэрэнд тааруулж мүжлээс арга. Заримдаа ч үгтэй зарим нэг хөгжмөөс кайф авах гэхээс илүү сонсохгүй байсан илүү дээр үе байна. За бас та ер нь өөрөө одоо карьерийнхаа яг эд одоо prime гэж ярьдэн шүү дээ. Prime үед ер нь амар тийм хүнд гэмтэл авч ирсэн. Завс. Ямар гэмтэл авч ирсэн? Японоор нинза гэдэг хүзүүний болгуулад. Тэгээд модон хүзүүтэй ба. Тэгээд тайзан дээр бүжиглээс аргагүй байсан нэг үе. Удаан зогсож чадахгүй минут болоо ингээд ирж байгаа. Өөр босооч чадахгүй. Тэгээд тэрнийг харчаад арайч наа тайзан дээр бүжиглэлээгүй. Тэгээд багш нар чи зүгээр зогсдог юм аа наачаа эвгүй байна. Тэгс хамгийн эвгүй бэлтгэл тэр. Надад үгдий эвгүй хөө надад эвгүй санагдсан. За жоохон эвгүй бүр эвгүй гэхэлэр зэрэг одоо үгдий. Одоо хөлнөөс гэх юм бол зүүн шагааг нэг удаа хоголцсон. Тогаалцсан байгаа болгосон юм даа. Тогаалцсан. Хоёр өвдөг бол юм бид бас жоохон асуудалтай энд тийм шимсэг сунгаа хийчихсэн. Тэгээд баруун талын ташаа. Тэгээд баруун мөр, тэгээд нуруу, ууц гэдэг юм уу те. Тэгээд мөр, бугуй, тохой. Ерөнхийдөө бүгдээрээ дөө. Тэгээд юу хуруу хүртэл гэдсэн байгаа. Ягаад гэвэл нөгөө хуруу бариад ингээд эргүүлдэг байхгүй дунд хурыг. Хүүхэн хуруу бариад ирдэг байхгүй. Тэгсэн нөгөө хүүхэд маань анх удаа бүжиглэжсэн хүүхэд. Бацаад бүтэн хагас ирчихэж байгаа байхгүй. Йоо уруу хаашаа ирж байгаа. Ямар асуудал байна тэгээд бэртэйгөө газар гэх юм уу тоглох юм бол арай бага. Тэрний юу гэхэлэр зэрэг миний хамгийн бэртэйгөө газар бол баруун шагаа. Тийм ганцхан удаа болгуулсан. Ганцхан удаа тэгтээ болгуулсан байна. Бус нь бол тэгээд янз бүр юм тэгээд үргэж байгаад нөгөө зарим буруу орсноос болоод яг дүүрэндээ оноод хүзүүгээ дахиж хэмтээсэн чинь тэгээд нөгөө нэг гар дээр үргэж явж байгаад нөгөө яг тайз зэрэг кулисер орсон чинь дээрээс үргэцсэн байсан нөгөө нэг гэрэл нь яг толгойн цахгүй нөгөө хүн болтсон юм аа л да. Яг намайг үргэж байгаад болтаад байхгүй мөрөө ослоо нод гэдэг нэг яваад энэ дотор нэг юм болсон. Тэрнээс хойш ингээл амар дуутай болсон. Бараг ярьдаг болчихсон. Надад ярьж байгаа чөө зүгээрээ. Янз бүр юм байна. Тэгээд ингээд би бас нөгөө шилхүүнчгийг үзчихсэн удаа байгаа л та. Нэг найзтайгаа хизээчлээд нэг өвлөл үзчихсэн. Өвлөл. Тий. Тэгэнгүүт тайзан дээр ингээд нисэл идэм л шүү дээ. Ир юм бүл ингээл нисэл идэг. Тэгэнгүүт за та хөлөө одоо гимтээгээгүй байх та. Яг таны тэр хөл тий ив ирүүл хөл яг юу мэдэрдэг вэ? Яг ингээд тайзан дээр үү? Тий. Тайзан дээр яг өөрийнхөө гიშгэж байгаа яг тэр чигээр мэдэр. Өрцөө. За би бүрт хүмүүслээ тавилаа. Хуруугаа жилээ. Өсөрлөө. Ихэж ерөөсөө яг бүгдийг мэдэрнэ яг. Ерөөсөө бүгдийг яг хөлний бол. Бүгдийг яг өөрийнхөө жинг тэр чигээр нь байгаагаа яг тэр чигээр. Тэгэж мэдэрч ижил зөв өсөрч. Тэр нь тэгж хэрэгтэй. Тий. Зөв өсөрөх юм бол зөв за газар дах бас хэцүүлтэй асуудалтай л та тэгээд. Газар дах аюултай. Хамгийн гол юм бас тэр тэгээд юу гэдэг нэг би нэг тиймэрхүү байдал нэг
2 гэж бодсон чи яг 3 удаа юм лээ. Японч нэг 100 гэж яриад байдаг санаж байгаа таад нэг юу гэдэг хөгжмөөс өөр юм сонсогдохгүй гэрлнээс өөр юм ингээ мэдэгдэхгүй нэг тийм хэсэг үе гарч ирсэн. Үед орч нэг юм байдалд орчихсон. Тэгэд нэг мэдхэд тоглолт дууссан. Тийм мэдгэж байх. Тэгээ өөрөөхөө бүр мэдэрээд байгаа. Өөрөөгөө бүлж байгаа мэдээд гэхдээ өөрөөхөө бүжүүлж байгаа ингээд өөр ингээд холоос харж байгаа юм шиг. Тийм нэг 100% өөрөөгөө мэдээд байгаа юм шиг. Нэг тиймэрхүү байдалтай нэг бүсгэлж ирсэн. Тэр үе Японч нэг 100 гэж яриад байдаг. 100. Тийм. Манайхаар одоо юу гэдэг юм бол та. Нэг бүсэл байна тийм. Анхаарал төвлөрөөд хүн одоо юу гэдэг юунууд хүмүүс бөө зарим нэг хөгжмийн зохиолч нэг онгод орж ирээд нэг битсэн энэ нэг юм яриад байдаг шүү дээ. Миний бодлоор тэр л юм болоо гэж бодод тийм. Сүүл сонсоод Японч болохоор нэг тэр юу гэдэг уран гулгалын тэр тамирчид зарим нэг хөндийг өргөлдөж юм аз жуудаг тамирчид хүртэл яг нэг юм давтаж хийгээд нэг юм олон давтаж чиглэр зэрэг тэр зооноор гурахад амархан байдаг гэдэг юм. Тэр хүмүүс яг нэг анхаарлаа төвлөрүүлээд 100% төвлөрсөн байгаад яг өөрийгөө тэгж мэдэрч чаддаг юм шиг байна. Өөрийгөө. Тийм. Би зэрэг тэрнийг өдөрч часан тэр зэрэг гайхамшигтай юм шиг. Тэгээ би ч одоо юу гэдэг өөрийнхөө карьер 2000 онд төгснөөс хойш 21-ийн жилээр бодлоо зэрэг 3 хуу таглав зэрэг. Тийм. Тэгж яах тэр хичээг юм шиг. Гэтэ хүн болгон мэдрээд байдгүй гэдэг бас үгүй юм магадгүй тийм. Хүн болгон бас тэгж мэдрээд байдаг юм би бас 3 удаа мэдэрсэн. Бол би 2 удаа эсвэл ирээд ингээд бодоодсэн чинь 3 юм билээ. Яг сонир үзэгчд ерөнхийдөө харагдана. Тэрнээс илүү гэрэл тайзны гэрэл илүү мэдэгдэнэ. Тэгээд тайзны болон тохой бүлгэн болгоно надад харагдана. Тэгээд тайзны гэрэлтэй хөгжим бол үнэхээр гой сонсогдно. Нэг тийм гоё. Тэгээд тэр бүлгэд бол нэрээ хаач юу ч үүдэхгүй. Нэх гоё тэр чинь тэрнээс нэг хангалуун юм. Дараа нь бичлэгээ үзчихсэн үү тийм. Ерөнхийдөө бичлэгээ үзэх юм дурггүй дээ ер нь. Нэрээ бүжиглэжсэн үе за тэгээд тоотой дөө тэгээд сүүлд за дээр л анхаар гэл чамлаад өөрийгөө чамлаад өөртөө таалагддаг. Ер нь өөртөө таалагддаг шүү дээ. Ялангуяа тэгээд өөрөө бүжиглээд тэрнийг эргэж хаашчаад за ер нь энэ таалагдсан удаа цөөхөн дөө. Тэгээ бас тэрнээс гадна нөгөө нэг тайз үзэгчд хоёрын нэг харилцааны хамгийн гоё мөч нь тэр нөгөө нэг яг ингээд тайзан дээр үзэгдэл дуусаал үзэгчд босч ирэл браво гэж алга ташаал тэгэл бид нар бас нэг хаппи байгаагаа илэрхийлээд шүү дээ үзэгчийн хувьд. Тэнгүүд үзүүлсэн хүний хувьд яг юу мэдэрсэн бэ? Юу мэдэрдэг вэ? Бас нэг гоё. За ажил дууслаа да гэхөө үгүй. Ер нь бол тий ажил дууслаа да. За ястан нэрээ дууслаа да. Ястай үзсэн баярлаа. Ингээд удаан 2-3 цаг тий төвчээртэй суугаад тэгээд намайг үзээ дээрээс над баярлалаа. Тэгээд ингэж байгаа энийгээд ингээд одоо зарцуулсан цаг нь үнэтэй байхгүй тэр хүмүүс чинь. Тим олон хүмүүс нэг газар тэгж цуглаад 2-3 цагийн газар удаан суугаад тийм үзэн чинь. Тийм олон тоглол биш шүү дээ. Ховор тоглол биш юм чинь. Яг хамгийн бас гоё үед нэг шиг тэгээд бас тэгээд тайзны яг юу гэдэг дуусчаад бүх гэрэл аваад тэг тайзнараас бүх зүйлсэн бүгдээрээ ёслохтой бэлдээ зогсож байгаа тэр ингээд яарж байгаа тэр үеэс гоё. Яа. Тэг хоо ячаа үгүй би энд үгүй наа үгүй гарлаа тэ. Тэгээд зогсдог нэг энэ түргэн авдаг байдаг байхгүй. Түргэн авдаг. Заримдаа октод тав зогссон шүү дээ. Өнгөрсөн гэдэг. Байна тэгээд нэг тиймэрхүү үе бас гоё. Тэгээд яг тэр тоглолт дуусахсныг бодлоо жоохон харамсалтай яг л дахид хэцүү тоглох нь мэдэхгүй шүү дээ. Яг тэр тоглож байгаа тэр бүрэлдэхүүн тэгээд дахид тоглохоогүй юм мэдэхгүй. Хамт бүлгсэн партнертайгаа бас тоглохоогүй юм мэдэхгүй. Тэгээд тэр хамт олонтойгоо яг тэр уур амьсгаа дахиад бүрдүүлж чадахгүй юу? Бас мэдэхгүй. Тэгээд бүрдүүлсэн зүйлээ ажиллана л та. Тэгээд ерөнхийдөө бүх юм дуусчаад гой баяртай мөртлөө бас нэг хамт нэг юм жоохон гонигтай нэг юм жоохон тийм мэдрэмж байгаад байдаг. За ингээд дууслаа та. Гэтэл жоохон нэг юм жоохон гонигтай гэдэг юм жоохон харамсалтай ч юм уу. Дуусгамааргүй ч юм нэг тийм байна. Яг хамт тэгээд тэр болохоор яг нүрээ бодгаа харилцагаас байж сууж байгаа. Заримдаа яаж байгаа тиймэрхүүд яаж байгаа яг өрөөндөө ганцаараа сууж байна гэсэн юм. Ганцаараа ярьдаг. Жоохон юугүй энэ төр байна үү. Таны үед бас нэг гэр бүлийн чинь хүн бас нэг балетын бүжигчин гэж балерина бас ярьдаг тийм гэж сонссон. Тэнгүүд нэг гэр бүлэрээ балет чинь байна л да. Тэнгүүд одоо амралтын өдрөө ч юм уу тийм ажлаас бусад цагаа ер нь
юу хийхэд зарцуулж чинь чөлөө цагаа яаж өнгөрүүлж чинь тань л да. Юу гэмдэ манай сургуульч нөгөө хүүхдүүдийг яг хичээлэн дуусаад амарч явах үед нь ажилладаг болохоор зэрэг яг ажиллаж байхад нь ажиллаж идэг амарч авах нь ажиллаж байгаа. Ерөнхийдөө яг 7 хоног байл өдөр болгон хичээл байж байна. Энэ 3 багштай болохоор 3 багшаараа ээжлээд тэгээ нэгэндээ 7 хоног нэг өдөр ч юм уу өөр өдөр ч юм амралтуудаа өгөөд явчихсан. Тэгээд яг хүүхдүүдтэйгээ болохоор зэрэг хамт тоглоно. Хоолой хийж өгнө. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүдийг унтуулах ажлыг бол эхнэр хийн. Надтай бол унтдаг байсан. Сүүлд гайг болоод байгаа. Тэгээд хамтдаа хоол хийж Монгол хоол хийж идэнэ. Хамтдаа тоглоно. Хамтдаа нэг сургуулийн тоглолтынхаа тухай бас ярилцсан. За тэгээд манай эхнэрсэн Солонгос кинонд бас живэстэй. Тэгээд яана одоо энийг сонсож байгааг уралдаа таад уурлах байх. Бас нэг BTS гэдэг нэг хамтлаг бас живэстэй. Тийм тэрний тухай бас юм хийсэн. Гашин дуу. Үзүүлээд байдаг. Тэгээд хүмүүсийн дуртай хүмүүс хийдэг юм хийдэг чирэл хүүхдтэй хамт тоглоно. Тэгээд сүүлийн үед манай баг охин маань харин хичээл үсэг сурах юмд их тийм хоббитой болохоор зэрэг охиндоо нэг жаахан монгол хэлний цагаан талгаа яг зааж эхлэегүй ч гэсэн ингэж бичдэг шиг заагаад тиймэрхүү маягаар. Таныг судлаад үзэхэд монгол бичгийг маш сайн эзэмшсэн бас маш гоё гараар бичдэг юм байлээ. Монголд байхдаа энэ чадварыг 10 жил байхдаа эзэмшв эсвэл Японд ирээд монголоор санаалцаа сурав. Яг яаж эзэмшв? За мундаг эзэмсэн гэж одоо яг сураад явж байгаа гэдэг. Сураад юу гэдэг. Одоо боллоо би сурцсан гэж бодох юм бол за юу гэдэг хүн ерөнхийдөө юм сурхаач юм уу нэг юм идэхгүй болсон юм шиг л. Яг сурж байгаа. Мэдхгүй зөндөө байд юм лээ. Одоо ч гэсэн одоо монгол бичгээрээ бичээд хараа зэрэг одоо биднээс ярьдаг шал өөрөө бичээд байгаа шүү дээ. Юу юм бичдэг шүү дээ. Яагаад тэгээд тэрний ялгааг зарим үгнүүдтэй утга учирыг л яг саяханлаас мэдчих болж байгаа байхгүй. Ном уншаад зөндөө олон ном уншаад. Тэгээд анх яаж эхэлсэн бэ гэхлээр монгол бичгийг 2 дугаар ангид 91 онд. Үчиг Кирилловский чинь монгол үсэг гэж бодоод л сурч юм чинь. Тийм одоо 8 настай 9 дугаар анги 9 настай хөвгт. Монгол үсэг гэж бодоод тийм. Хинж 2 дугаар дөрөс чинь монгол үсгээ заагаад байхгүй. Хин юу болов? Энэ Кирилл үсэг чинь тэгээд монгол үсэг биш юм юу юм? Гэт том асуулт байдаг. Тэгэл тэгсэн чинь манай монгол бичгийн багш энэ жинхэнэ монгол бичиг юм аа. Энэ Кирилл чинь орос үсэг юм аа. Биднээс хэрэглэжсэн энэ юм аа. Тэгээд ийм учраас ингээд байхгүй болчих юм аа. Одоо бид ингээд сурж байгаа юм аа. За энийг л сурах юм байна. Ягаад гоо жоохон 8 настай хөгч. Энийг л сурах юм биш үү. Тэгэхэд анх нөгөө сурах хэвээр юм гээд бодсон. Одоо болтыг тэр чигээр л байж тээ. Тэр мэт. Тэгээд яг тэр үгээр. Тэгээд дээрэс нь өөрөө дуртай. Тэгээд дээрэс нь жаахан одоо үндэслэх үзлэхээс илүү өөрөөхөө чадах ядахаараа монгол хүн байх юмсан гэж жоохон тийм өөр өөртөө бицхэн дүрмтэй. Тэгээд тэмдэглэлийнхаа дэвтэр дээр бүх юм монголоор бичнэ. Nice. Тэгээд гадаадаар юм тэмдэглэхгүй шүү. Тэгээд юм ингээл ном уншаа уран зохиолын ном одоо яг ингээ сүүл нь уншаад байгаа нь болохоор зэрэг газар шороо ном шүү дээ. Тэрний эхлээ Кириллээр нь үнэлж юм уншижсэн. Одоо нэг юугаар нь монголч уншиж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг зарим өгнүүдийн ялгаа харьцуулаад уншихаар зэрэг зөндөө бол юм гарч ирт юм л арай унш дуусаагүй л байл. Тэгээд хэд дахин уншаал. Зарим гарахгүй хүн гараад тэрийгээ дахиад нүн хаягаад л Кириллээр уншдаг шиг ингээд уншиж арай л барахгүй байна. Гэхдээ яг юм юу ч хийхгүй байсны оронд бол багаагаар сураад л яваад. Сони юм те бас Кириллээр нэг уншиж монгол тэгээд бас үзмээр юм шүү. Харьцуулах юм бас гоё зөндөө олон харьцаанд гарч ирнэ. Тэгээд юу гэмтэй миний өөрийн гэдэг юм уу жинхэнэ утгаараа чадлаараа хоёр монгол байх монгол хүн байх гэсэн нэг хийж чадах зүйлүүдийн нэг хэсэг юм. Тэгээд бас нэг юм болсон нөгөө юунд за Японд ирчээд байжсэн юм аа. Ном уншаад суучихсан. Юу нэчлээ хойлоо та. Юу уншчихлаа та. Нөгөө хин Баяргаан нөгөө 70 хүн 60 хоногийн юу тэмдэглэлийн тэрнийг уншаад тэгээ байжсэн чинь компани дээр уншаад үзсэн байхгүй нөгөө компани орс суржсэн залуу таны харч орс номос ч юм уу явахгүй. Үгүй тийм орс ном. Ушгон талд хийж байгаа байхгүй.
Тэгээ одоо болохоор би гадуур явахдаа дандаа монгол гэж авч заавал албаар. Одоо ч юм байна. Эзэл би кирилл орос үсгтэй юм гэдэг кирилл үсгтэй юм. Гадуур уншихгүй. Албаар гэдэг юм бэ. Тэгээд миний чадхал юм тийм үү. Монгол чадах. Өөрийгөө одоо урамшуулах гэдэг юм монгол гэдэг юм. Тэгж чадах юм нэг. Ташиг юм бодолтой бас монгол ичгээ боддог, сурдаг залуус олон байгаасаа. Харин тэгээд тийм олон болоосаа тийм. Одоо эргэн тойрондоо ч юм уу найзуудтай ч тийм үү дүүнэлтэй ч тийм үү хэлжээ тийм үү. Тэгээд эхэлдэг боловч хүчилдэг болохоор зэрэг бас үр дүн төрөхөд удаан юм шиг. Тэгээд нөгөө үйл хөдлөлөөрөө үзүүлж байгаа маань илүү нөлөөтэй юм болов гэж би арай төвчээртэй холыг хараад л тийм. Чи бичлээ. Өө чи бичлээ гэдэг хамааг бол хүмүүс дургур шүү дээ. Тийм шүү дээ. Тэрний орон зүгээр юм байт юм л тийм л. Тэгээ өөрөө уншаад л те. Тэгээ тэмдэглэл хажууд нь бичээс авах тахлаар зэрэг хүмүүст 1 харна 2 харна 3 харна өө ингэж нөө тэгж ихлээр зэрэг арай илүү хүмүүст хүрэх юм болоо гэж байна. Зөөлөх нөр нөлөөлж байгаа гэхөө. Ихтэй ихнээр. Суур гэдэг юм уу? Ивэр. Тийм юм аягаа. Тэрнээс нэг ахтар одоо хүнд заах хэмжээний гэдэг юм уу? Тиймэрхүү хэмжээнд хүрэх арай болов. Гэхдээ хүрнэ. Амжилт хүсье. Баярлалаа. Бид нар ч бас хичээнэ монгол хичээн. Тийм үнэхээр бахарах чинь танаар Монгол хүчээрээ те тийм шаанд одоо ингээд ном уншаа явж ийн гэдэг. Тийм. Гайхалтай. Хүмүүс сонь хараад умч юм шүү дээ. Гэтэ монгол хүн хараач гайх юм. Ямар мундаг юм бэ л гэж. Харин зарим хүмүүс өглөө намайг зэвлээд өвөр монгол хүн тэрийг нэг асуусдаг бол бай. Гүү монгол. Ялгаагүй монгол гэх. Бас ийм бодолтой залуус олон байгаасаа гэж бодож байна. Нэвтрүүлгийн төгсгөлд та балет ч хүний үүднээс одоо балетыг сонирхож эхэлж байгаа хүмүүс юу гэж хэлэх вэ? Хандаж энийг сонирхооч гэдэг чинь эсвэл ийм давуу талтай шүү гэдэг. Ийм давуу талтай шүү. Ямар ч таны одоо бодож байгаа мэдэрч байгаа мэдрэмж тэгээд юу гэдэг Японд ажиллаж байгаа 8 залуу байгаа шүү дээ. Ялангуяа Токиод компанид ажиллаж байгаа 3 залуу байна. Чинзөрөг, Логсром, Батуулт гэдэг. Энэ 3 залуугийн компани тоглолтыг очиж үзээрэй. Ямар ч тэрнээс ихлээр Монгол хүн байх шүү гэдэг. Энэ ямар нэгэн тэмцээн уралдаан болохоор зэрэг бид нар автоматик үздэг шүү дээ. Зургт харж гардаг тийм. Тэр зэрэг урлаг балиад болохоор яг өөрөөсөө очихгүй болохгүй. Тэгээд би ч гэсэн өөрийнхөө чадлаар өөрийнхөө Facebook хуудасаараа нөгөө ийм тоглолт болох гэж байгаа манай хүн гэж бичлээ шүү гэж бас яв бичдэг байхгүй. Тэрнээс хараад явж байгаа газар зүгээр хинээс ч хамаагүй очоод коммуникац хамаагүй билетийг авч болох юм чинь. Очоод үзээрэй. Тэгээд нэг Монгол спортоор амжилт гаргаж байгаа спортын залуучуудаар бахархдаг шиг яг балетыг хийж байгаа гослоод бүрлээд ингээд чадж байгаа монгол залуучуудаараа нэг бахархаад үзээрэй. Тэгээд тэрнийхээ дараа нь балет хиймэр байна уу, хиймэргүй байна уу тэ. Тэгэх юм бол бүх юм нийлжлээ шүү дээ тийм. Тэгээд ганц тоглолт биш нэлээд хэдэн тоглолтыг нэрж үзээрэй. Тэгэх юм бол илүү нөгөө монгол хүн дээр бахархах нэг гоё. Тэгээд дээрээс нь монгол хүмүүс тухайн залуучуудыг илүү үзэх юм бол тэр компанид байгаа тэр залуучууд ч гэсэн энийг ч бас үздэг хүмүүс байд юм байна шүү дээ. Монголчуудаас үздэг юм байна шүү дээ. Энэ үдэд бас хамаагүй ярьж болохоор биш шүү. Ийм их үздэг юм уу эдрийг бас тухайн ажиллаж байгаа залуучуудын нэр хүндэд карьерт нэг гэдэг юм. Бас өөрөө арай нэг өөр байдлаар ч юм уу те. Үнэхээр тийм болно. Дэм дэдэс чинь тэгээд тийм юм бол тэгээд бас сургуулиуд бас байна. Манай хос хоёрын сургууль байна. Чинзооч гэсэн өөрийнхөө сургуультай явж байгаа. Бас нөгөө хоёр маань нэг нь Окинавад байгаа. Нэг нь Хирошимад байгаа. Хоёул сургуультай байгаа байхгүй. Тэгээд Хирошимад байгаа сургууль ч гэсэн тухайн нөгөө төгөөгийн сургууль. Окинавад байгаа Пүгийг сургууль ч гэсэн тухайн орчинд Монгол хүүхдүүд ч юм уу те. Монгол гэр бүл ч юм уу. Хинж байж бол. Очоод нэг сургуулиуд үзээрэй. Манайхан бол энийгээл бас хайгаад очиад үзүүл гоё юм те. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт балетын бүжигчин Аргасгийн ханга оролцлоо. Өнөөдөр хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа танд. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. Баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн ерөнхий вице тэтгэгчээр Лагердэ резиденсийн хамт олон ажиллаж байгааг дуулгая, тийм ээ. За ингээд дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Баяр та. Баяр та.